За. За сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Урилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас үнэхээр баярлалаа. Нэр төрийн хэрэг байна. Бас маш сайхан энергитэй, эрчимтэй, ийм сайхан хүнтэй бас хөөрөлдөж байгаадаа таатай байна. За гэлээ. Бит хоёрыг толдох хүмүүст оролцогчоо танилцуулъя. Монгол улсын уран хатгамалч, дөрөвдөх үеийн өвлөн уламжлагч, Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүний багш Сэр одын ганц цэцэг хэмээх уртай дүйтэй нөгөө дархан хүн борхон ухаантай гэдэг шиг одоо дотоод мөн чанараа агалсан ийм сайхан бүсгүйтэй хөөрөлдөх гэж байгаа. Тэгэхээр хаврын улиранд өрөн хавар ирчихсэн бүх зүйл дэлгэрээд таныг ингээд судалж байхад багаасаа багш хэмээх алдрыг Дархан хотын 17 дугаар сургуульд сурж байхдаа багш нартай энэ гайхамшигтай ур ухааныг зааж байсан. Тэгэхээр хоёлаа Дархан хотод өсөж төрсөн тэр сайхан бага наснаас нь эхлээд хөрөлдөөрөө хэлье гэж бодож За тэгээд би 11 настай буюу 1992 онд одоо ээжээсээ энэ сайхан одоо зүйлийг сурч аваад тэгээд одоо өнөөдрийг хүртэл 33 жил тасралтгүй одоо бас түвэн дэлгэрүүлээд ингэ явж байна. Тэгээд 10 жилдээ би хамгийн анх одоо 10 настай юм уу да 11 нас арай хүрээгүйсэн нөгөө дээр үед чинь нөгөө хевсэнцэр гэж байсан гар хевсэнцэр гээд та тэрийг манай аав маань бас айгүй гоё ингээд араамын гоё хийж өгөөд ингээд төмөр араам хийж өгөөд тэгээ ээжээсээ яаж одоо ингэ хевснийхт гэдгийг заалгаад тэгээд эхэлж ялаа одоо миний одоо уран бүтээлийн гараа гэх юм уу тийм бүр жоохон бахасаа эхлээд тэгээ бидсэн чинь би ч 17 дугаар сургууль байхаас өмнө 3 дугаар сургууль бас байсан. Тэгээд 3 дугаар сургууль байхад манай хөтөлмөрийн багш хандаа багш маань одоо надаас тэр хевснийхийг заалгаж ирсэн. Тэгээд дөнгөс сурсан байсныг жилхүү тэгээд айгуу гоё ингээд багштай бас заана гэдэг чинь бас их имэдгэл юм билээ дээ нөгөө багштай заана гэхээр бас ингээд хүн чинь бас ингээд имээгээд идэг байхгүй. Гэтэл би чинь амар зоригтой тий тэгээд багштай ингээд зааж өгвөл одоо манай багш маань батлаа маань ингээд хараан зангидж өгвөл тэгээд бас ингээд сурж исэн. Тэгээд тэр цаг мөчөөс эхлээд ангийнхаа хүүхдүүдэд тэгээд ангийнхаа октоудад тэгээд одоо шилжээд орсон сургуулийнхаа багш нартай хүртэлгээд ингээд зүйлдээ би ингээд зүү араад хүртэл ингээд дайлан хийхийг хүртэл ингээд зааж өгчээс айгүй хөвгчлөлтэй үе түүх одоо бас хэрэгжэн л да. Тэгээд тантай хүртэл бас өмнө ярьж байхад бас айгүй гой дурсамжуудаа бодоход бас айгүй гой дурсамж үлдээчтэй. Тэгээд миний бас жоохон харамсдаг юм. Тухайн үед одоо бид нэр тэр сайхан дурсамжуудаа ингээд нөгөө үлдээж чадаагүй одоо зураг хүрэг байхгүй одоо юу гэдэг тийм эргээд ингээд бодохоор одоо дурсам чинь зүгээр л яриа болоод үлдсэн болгоос иш одоо ингээд үлдүүлж харуулах юм байхгүй жоохон тийм хүн байдаг байна. Одоо тийм учраас нөгөө урлан бүтээгдэхүүн багшилж байгаадаа одоо би хүүхдүүдийг аль болох ингээд хийсэн бүтээлийг ингээд хүүхдүүдийнхаа зурагтаа нь ингэж авч үлдээж би одоо нэгсэндээ тэр хүүхдүүдэд над шиг битгий харамсаасай гэдэг үүднээс бас ингээд зургийг аваа явдаг байгаа тийм. Яг үнэ. Та маань уул нь бол эдийн засаг шимрэгчлээ сайхан бүсгүй байна дээ шүү дээ. Яаж явж байгаа энэ их Монголынхоо өв соёл руу бит бус өв рүү тэгээ бүр бид нар одоо дэлхийн түүхийг ярихад Монголын түүхийг ярина гэд хүн болгон мэддэг. Тэгэхээр та бүр энэ баялаг түүхийнх нь нэг ай сав руу ингээд яваад орчихсон. Энэ надад их сонирхолтой санагдсан. Энэ талаараа хаваацсан. Яг үнэ. Би нөгөө хүүхэд байхдаа одоо би төрсөн ахтай ганц ах байгаа. Тэгээ доор бол гурван бүтээлтэй. Тэгтээ нөгөө хүн чинь нөгөө ахыгаа харж юм уу, хичээгээ харж нөгөө одоо хүмүүжиж хүн болдог штэ. Тэгээд манай ах маань бас айгүй тийм одоо мундаг сурагч байсан. Тэгээд ахыгаа харж байгаа л ингээд чинь манай ах ингээд нэг өдөр за би математикийн сонгонд явна гэж багш нь бандрагч гэдэг нэг математикийн багш байсан. Тэгээд багш дээрээ явна гэж хэлсэн. Тэгээд би ахыгаа хараадсан чи их л мундаг яваад байна. Тэгээд ахыгаа яг дуурайгаар за би ч гэсэн бас сурыг ял ингээд. Тэгээ ер нь олоод би дунд ангиасаа эхлээд ахыгаа дагаад тэгээд математик их дуртай болсон. Хүүхэд байхаас ахуулаад тэгээ миний дуртай хичээл маань мэдээж нөгөө хөдөлмөрийн хичээл байгаа шүү дээ бидний нөгөө зүү уцтай одоо ингээд нөхөрлөдөг хүн чинь тэгээд дээрэс нь одоо математикийн хичээл, биеийн тамирын хичээл гээд бас нэг ингээд хэлэхэд нэг хазаагаад нэг ганц үг хэлчихэд миний аавын маань
одоо хамгийн том ахынх нь хүүхэд нь ингээ уран нугаач ган чимэг гэж хичээсэн. Тэгээ циркэд ажилладаг гэсэн. Тэгээ уран нугаартай бүжгэлдэг. Тэгээд би нөгөө жоохон бахта ган чимэг хичээгээд ураагаад би бүжигчин болно, уран нугаач болно гэж бүр тийм өрөөдөлтөй явж исэн чинь нөгөө 90-ад онд арчил гараад манай ихч маань Америк яваад тэгээд нөгөө тэр миний өсөл мөрөөдөл замхраад тэгээд нөгөө цааш нь одоо хүүхд мөрөөдлөө биелүүлэхийн тулд ингээд зөндөл ол юм бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр дундаа одоо нөгөө математик гэдэг хичээл рүү ингээд хазаагаад ингээд ахыгаа дагаад орсон учраас би ер нь бол тооны чиглэлийн хүн болох юм байна. Тэгээд ингээд тэгж явсаар агаад ястаа яалтчгүй төгслөө л одоо 10 жилээ төгсгөлөөж тэр би математикт онц гарсан, их сургуулаа төгсгөлөөж тэр нөгөө дээд тоон дээр онц гарч ирсэн гэдэг. Яг нөгөө тооны чиглэлийн хичээлүүдээр айгүй юм одоо нөгөө сонирхолтой болохоор тэгт юм уу тий. Тэгээд нөгөө ингээ явсаар агаад эдийн засгч болсон. Тэгээд бас нэг одоо эдийн засгч болсон хөшүүрг нь одоо миний хань болсон гэдэг банк санхүүгийн хүн бас тийм. Тэгээд за миний хань одоо бас ингээд чи өөрөө тооны хичээл дээр илүү юм чи ер нь эдийн засгаар төгсөө гэж баг ингээд 10 жилээ зөвлөж байгаа суусан болохоор бас миний зөвлөгч гэж явдаг айгүй юм. Тэгэл за эдийн засгч боллоо гэж. За одоогийн миний энэ одоо ингээд энэ ажиллаж байгаа ягаад юм шал өөр эсрэг юу нөгөө уран мэдээлж эдийн засгч хүн чинь тэгээд нөгөө төгсөөд их сургуулаа төгсчөөд ингээд би за би төгссөн юм чи одоо би ингээд миний намайг одоо ажилд оруулаад өгөх юм байна. Би одоо мэдлэлээр ажиллана гэсэн чинь 2005 онд гэсэн чинь манай он тийм за яах юм. Ханганд ажилд орохоор ингээд аюу хэцүү ажил ихтэй байд юм байна. Хэвээ үнээр хэцүү. Хоёулаас тэг гэртээ байхгүй хүүхдүүд яах юм гээд манай хүн тэгээд тэр үед харин бас нэг одоо юу гэх юм зол гэх юм уу юу гэх юм одоо ээж маань ингээд тэтгэвртэй гарсан миний ээж чинь дахиуд амин тамгын газрын дарга байж байгаа тэтгэвртэй гараад тэгээд суугтаа бас яг надад ингээд би нөгөө яг төгс таардаг ээж маань тэтгэврт гарч таардаг тэгээд ингээд байжсэн чинь чи ер нь угаасаа багасаа ингээд ээжтэйгээ дагаал ингээд хатмалт явж исэн юм чинь миний ээжигээ дагаал ээжтэйгээ та нэлээд нэг гоё юм хийгээ. Тэгээд ингээд дан гэд нөгөө миний өөрийн бас ингээд сурсан юм байгаа юм чинь үгүй нэрээ ч одоо бас яагаад заавал хүн болго эдийн засгч ингээд ингээд бодож хахад бас эн чинь гоё ч юм уу гэдэг би сурсан юм чинь гэл ингээд тэгээд бас ингээд багшилж ийсэн юм чинь гэл ингээд өөртөө бас ингээд юу тавиад байна л та. Тэгээд миний ажлын гараа маань 2005 онд одоо төмөр замд байдаг Улаанбаатар хотод би 2000 онд Улаанбаатарт орж ирсэн л дээ. Тэгээд 2005 онд төгсөнгүүтээ ээж маань дархандаа Дархуул аймгийн бас эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр бас ажиллаж байсан манай ээж. Тэгээд тэр үед 2005 онд ээж маань юу яа хоёулаа энд нөгөө нэг энэ хатгамлыг одоо ингээд цааш нь одоо хөгжүүлэхийн тулд ингээд бас ингэ гоё юм хий гэж надад бас ингээд урайлаа санаачлаа ингээд юм хийлээд өгдөг. Тэгээд би за юу хийж байгаа юм бол ээж гэж ингээд. Тэгэл миний өрн баг зөвлөх багш л да бас миний бас ээж миний хань хоёулаа адилхан тэгээд миний бас аав маань одоо байхгүй ч гэсэн тухайд бас л аягүй мэддэг л одоо багш нарын нэг байсан. За тэгээд 2005 онд Монголд үйлдвэрлэв гэдэг нөгөө нэг төмөр замын дэлгүүр гэдэг байхгүй. Тэр дэлгүүр дээр миний ажлын гараа эхлээд нэг юм жижигхэн юм нэг юм метрийн хэмжээтэй юм шилэн лангууны ард суугаад нөгөө ээжийнхээ ойсон өөрийнхөө ойсон бүтээлүүдийг ингээд тэнд ингээд нэг жуучтай зарж борлуулдаг. Дээрээс нь би өөрөө ингээд уран бүтээлээ хийгээд сууждаг. Тэнд ч ерөөсөө ингээд миний 2-3 жилийн амьдрал тэнд өнгөрөөжсэн. Тэгээд төд бодлого ингээд хүүхдүүдэд хараад гэртээ байнгаа ингээд хүмүүс сурыг ингээд гэртээ авчиж одоо гэрт маань ирж хүмүүс ингээд сургалт явуулдаг. Одоо тухайн үед ч ажлын байр чинь бас хэцүү байсан. Ажлын байргүй байсан. Ажлын байрыг бол хизээ хойно одоо битгаар чинь 11 онд ээж аваа Улаанбаатарт орж ирсэн цагаас эхлээл одоо нэг гэрийнхаа нэг өрөө ээж аваа ажлын байр олгож ирээл энэ л ажлын гараа одоо ингээд эхэлж исэн гэх юм уу? Тийм байна. Хажууд тань хараад сурах 5 мэдрхүүгээрээ хүлээж авах тэр яг нөгөө гол зүйл нь ээж чинь байсан байх тийм ээ. Ээжийнх нь яриаг сонссон.
бит бус өвийг өвлөж авч явна гэдэг энэ хүндтэй хэн бүхний үүрэд байдаггүй асар том ачааг ээж болоод таны охин одоо ингээд өвлөн залгамжлаад удмаараа ингэж явж байгаа юм байлээ. Тэгэхээр надад бүр үнэхээр бахархмаар энэ сайхан зүйлийг олон олон монголчууд мэдмээр, таниулмаар одоо хүндэлмээр санагдсан. Тийм учраас ингээд таныг тэр нөгөө ээжийнхаа тухай яагаад энэ заавал бит бус өвийг уламжлаад өвлөөд 4-5 үеэрээ явж байна вэ? Энэ нэг гол амин чанарыг та ямар үйлдэл дээрээс ойлгосон бэ? Жишээлбэл ээжт нь өвлөө урдаад сууж байхад та хараад хүүхэд эмчид дагаж хийжсэн болохоос биш. Энийг заавал өвлөж аваад уламжлаад цааш нь өгөх юм бэ гэдэг энэ нэг амин чухал зүйлийг та ойлгож мэдэрсэн тэр одоо дурсамжаа хаваалцал. 2014 онд би Монголын эмэгтэйчүүдийн албанд одоо Эрдэнэ чимэг үйлчлэгч удирдлаганд ордог гүйцэтгэх захирлаар анх томилогдож ажилд орж исэн. За тэгээд тэр цагаас хойш одоо яг ажлынхаа хажуугаар ингээд манай эмэгтэйчүүдийн албан маань бол 21 аймаг 9 дүүрэг яг гишүүн байгууллага гэдэг ингээд 170-80 байгууллага хариуцаж бас би ажиллаж исэн. Тэгээд ингээд явж байхад ч одоо маш олон эмэгтэйчүүдтэй уулзсан орчирнээр өөрөлдөн тэгээд өчнөл юм удаж байгаа. Тэгэхээр миний сурсан эрдэм бодлол бас л одоо нөгөө талаараа өөр харахч гэдэг юм уу те одоо маш гоё үн цэнтэй зүйл байсан. Тэгээд хичнээн мэдэрчсэн ч гэсэн нөгөө нэг ажилласаа гарч чаддаггүй. Тэгээд 4 жил хагасны дараа удирдлага маань солигдоод нөгөө 5 жил нэг удаа манай сонгуул болдог л доо. Тэгээд нөгөө ерөнхийлөгчөө сонгуулийн жил болоод тэгээд Эрдэнэ чимэг дарга маань бол хүндэт ерөнхийлөгч болоод оюун гэрэлгээ дарга маань одоо шинээр томилогдсон л да. Тэр байж хахад одоо бас нэлээд их юм сурсан би бас оюун гэрэл даргатай бол маш их талархаж явдаг. Одоо бас намайг маш их дэмждэг байсан. Тэгээд за чи тэгвэл одоо ямар одоо ажил албан тушаал хашмаар байна гэдээ надад анх санал тавиад тэгээд би орон нутаг гишүүн байгууллага хариуцсан мэрэгчлэн бодъё гэдэг өөртөө бүр месс төвсгээд ажлын байна. Тэгэж ингэж одоо нөгөө гүйцэтгэх захирлаасаа нөгөө юу ажилтан руу ороод тэгээд яагаад гэхээр зэрэг нөгөө олон жил ингээд нөгөө хамтарч ажилласан болохоор нөгөөдөөсөө салж чадахгүй. Тэгээд шинээр юм одоо албан тушаалыг аваад тэгээд нэг 6 сар ажилласан. Тэгээд байжсэн чинь ээж минь гинт надад тэгдэг байхгүй. Миний охин юу яамаар байна? Хүүхдээ урлан бүтээгдэхүүнийг хандаад үзээч гэдэг байхгүй юу? 19 он дөнгөж он гараад. Тэгээд би одоо намайг ажилтаа хахад одоо яагаад дахиад өөр ажлын байр санд болоод байгаа юм бол да яг ямар юм бол да гэд яг таны асуусан асуулт чинь л одоо орж ирэх гэдэг юм л да. Тэгээд би бүр гайхаад одоо миний энэ ажил одоо тийм хэцүүлээс юм бах та яасан юм бол одоо намайг л одоо энийг л одоо мессеж өгöd байгаа юм бол гэж тэрийг тэгтээ надад алавдаагүй гэхдээ би зөнгөрөл мэдрээд байгаа л да. Тэгэл за юу ч гэсэн юу байл да. Би таны хэлснээр очиод уулзаатий гээд ингээд уран бүтээл захиралтайгаа танилцаад ингээд уулзсан. Тэгсэн чинь намар 8 сард 100 штэ. Тэгээ очисон чинь уран бүтээл захиралт гэдэг бүтэн цаг бутгаар ярилцаа явьсан чинь. За үнээр мундаг байна. Тэгээд ялангуяа манай орлонд бол энэ өв соёлын амд одоо шинээр нийгэм зүйтэй юм. Үнээр одоо хэрэгтэй анги байна гэд эхлээд ээж чинь санал тавьсан л да. Тэгээд манайх одоо настай хүн одоо бизнес өгсөн нөгөө байгаа штэ чиглэл гэдэг юм уу те залуу хүмүүсийг төлхөө аваарай гэдэг байдлаар одоо боловсруулчнэ гэдэг ийм хэлсэн учраас чинь манай гэсэн гэдэг захиралт маань манай охин байгаа штэ манай охин ч яста надаас мундаг гэд ярьсан гэж байгаа. Тэгээд тэрийг надад хэлээ. За захирал маань одоо ингээд бас миний ээж надад хэлээгүй байхад захирал маань тэгж хэлэнгүүт намайг ээж маань их л оруулах гэж хүсэж байгаа юм байна гэж. Тэгээд төд бодлого захирал за тушаалыг чи өнөөдрөөр гаргана гэд. Би бэлэн биш байна. Би яг одоо орно гэж бодохгүй байна гэдгсэн чинь. За яг та бэлэн болохоор хүрээ дээр. Би ямар ч гэсэн өнөөдөр тушаалыг чи гаргачнаа гэд. Тэгээд би бүр айгүй сонин гинтийн 19 оны 8 сарын 13-ны өдөр гинт ингээд тушаалаа гаргуулчаад би одоо маргааш нь ажилдаа ирэхгүй болохгүй нөгөө бэлэн биш гээд ирэхгүй болохгүй нөгөө энэ чинь төрийн албанд хариуцлагатай ажил хийхэр очиж байгаа юм чинь одоо тийм том жүрг байж болохгүй шүү дээ. Тэгээд
маргааш нь өглөө ажилдаа ирлээ. Тэгээд одоо ячгүй ажлаа хүлээж аваад одоо баг нэгсэндээ ээж минь надад мессеж өгсөн захирал маань намайг баг хүчээр ингээд баг ингээд оруулсан гэдэг юм уу. Тэгээд шинэ анги нэгээд үнэхээр одоо захирал маань дэмжиж жишг анги одоо болгоорой танай анги бол үнэхээр гоё анги байх болно гэж ингээд тэгээд за тэр цагаас хойш ингээд өнөөдөр ингээд цаахан маш олон хүүхдүүдэд зааж сургаад ингээд дээрээс нь одоо би дөрвөлхний ажилдаг одоо аппаратанда дөрвөлээ ажилдаг байсан бол одоо 40-50-уулаа болоод ингээд одоо нэгсэндээ ажил маань бол хоёр дахь гэр гэж явдаг штэ тий. Тийм учраас ингээд ам бүл маань амар гоё болсон чинь ингээд бүр үнэхээр ингээд аюу гоё ажиллах ирч хүч хүртэл ингээд сэргээл ингээд явж ийн л та би. Дотроосоо яг хүссэн зүйлээ хийхээр хүн үнэхээр бадвалдаг, асдаг, бадардаг, ундардаг тийм ээ. Тэр бүр ингээд хизэж ширгэшгүйгээр гардаг. Тэгэхээр та яг урлан бүтээгтөвд хойч ирээдүй болсон цаав цагаахан хүүхдүүдтэй ажиллаж байхад та хэдэд маань бол энерги солилцоо асар их явж байгаа. Үгүй аваа. Тэр нэг гайхамшигтай долгио мэдрэмжүүд. Тэгээд ингээд нэг өөрөө яг өсөж орж ирж гэнүү хүүхдүүд эсвэл ээж аавууд нь утаснаас хол байлгах гээд оруулж ирж байна. Та одоо ингээд багшлаад явж байхад тэр нэг нийгмийн ялгаануудыг бол та асар их мэдж байгаа. Энэ тухай хоёлаа хөрөлдөр. Аха. Ер нь бол нэг манай урлан бүтээгдэхүүн 9 сарын 1-ээс 15-ны хооронд бүртгэл явагдав. Тэгээ бүртгэл явагдаад 2-7 хоног бүртгэл явагдсан хичээл явдаг. Тэгээ үн төлбөргүй манай сургуульд чинь явагддаг байхгүй юу? За одоо энэ жилийн үед бол 23 багштай одоо ингээд урлан бүтээгдэхүүн багшлаа 2000 орчим бүгд одоо бүртгэж аваад тэгээд суралцж байна л да. Тэгээд өмнө хамгийн анхны одоо 19 онд анх хүүхдүүд бүртгэжсэн бүртгэл одоо энэ жилийн авсан хүүхдүүдийн бүртгэл дээр ингээ анхаарал үзэхэд болоод ихэвчлэн нөгөө нэг тухайн үед ч юм бол хүүхдүүд маань эхний ээлжинд болоод хүүхдүүд маань дурлж авч ирсэн. Одоо таны саяны асуултан дээр хариулахад дурлж ингэж өөрсдөө ингээд үнэхээр гоё ингээд шинэ анги учраас одоо энэ жил 36 жил болж байна. Тэгээд 30 дахь жилдээ би анхны одоо шинэ анги хийжсэн байхгүй. Гэж урдны юм байгаагүй хатгамжийн анги. Хуучин пианерын ордон гэж байхад норлогоо гэдэг багш маань уран хатгам заадаг байсан. Тийм түүхтэй. Тэгээд одоо урлан бүтээгдэхүүн болсноос хойш одоо би анхных нь ангиг аваад одоо ингээд суралцж байгаа. Тэр үед байхад хүүхдүүд энэ жилийн хүүхдүүд хоёрын бас ялгаа ингээд 5 жилийн хугацаанд асар ялгаатай байна. Яг та голыг олж асууж байна л да. Одоо болохоор зэрэг хүүхдүүд ер нь олдвол бидний хийж байгаа юмд бол нэг тийм би бол дурлаад байна гэж бас үзэхгүй байна. Саяны энэ жилийн хүүхдүүд бүртгүүлснээс одоо ингээд яг нэг шүүрэн шанах шиг гэдэг шиг ингээд шигшигдээд ингээд байгаа байхгүй юу. Тэгээ цөөхөн хүүхдүүд үлдэж байна л да. Тэрний яаж юм гэхээр зэрэг хүүхдүүд маань төвлөрөх нь айгүй юм юу вэ? Бага байна. Төвлөрч чадахгүй. Нууж чадахгүй байна. Ингээл ерөөс ингээл нэг юм усан сум ингээд юм хөдөлгөөнтэй байх нь дутаа болчих. Одоо 5 жилийн өмнөхийг харьцуулж байна л да. Тухайн үеийн хамгийн анхны 19 онд бүртгэж авч ирсэн хүүхдүүд маань зүгээр яс намайг баг за босоод хідүүлээ гоё дунд нь ингээд завсарлаад дасгал хий гэд би чи бүр ингэж уриалдаг гэсэн баггүй. Бүр ингээд суугаал ирсэн цагаас эхлээд за яана манай хүүхдүүд бицээч гэдэг юм бахтаа гэж бүр тэгж боддог байсан чинь энэ жилийн хүүхдүүд бол харьцангуй өөр байхгүй. За тэгэл нэг бол багшаа буцаар ярьчих, нэг бол багшаа би 0 авчаад ирээ гэд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үеийн хүүхдүүд одоогийн үеийн хүүхдүүдийн төлөвшил гэдэг юм уу тийм тэр нь аюу тийм өөр болчих. Тэгэхээр энэ нөгөө нийгмээ дагаад ингэж байна уу? Яг юуг нь би сайн ойлгохгүй л байгаа энэ эсвэл одоо энэ одоогийн үеийн хүүхдүүдэд орж ирж байгаа 5 6 дугаар ангийн хүүхдүүд ээж аав чинь мэдээж надаас залуухан байгаа штэ. Тэгэхээр одоо ингээд гэр бүлийн хүмүүжил дээр одоо жоохон хүүхдүүдэд цахилгаан батын айгу дураар нь тавиад байгаа юм болов нэг нөгөө миний нэг харж байгаа л үнцэг штэ тий. Ингээд чөлөөтэй байлгаад байгаа юм гэдэг байдлаар чөлөөтэй байлгах гэдэг нь замбраагүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ нөгөө дээрэс нь бас нөгөө нэг утас гэдэг юмд айгу юм донтчихээн. Яалтчгүй. Одоо мэрсэр ингээд би жишээлбэл хичээлээ ингээд зааж байгаа мөртөө ингээд хүүхдүүд ингээд яг юмаа хаяад ингээд сууж байгаа үед бол би хажууд нь ингээд заавал очиод авах шаардлагагүй.
өөрийнхөө ширэндээ суучаад өөрийнхөө одоо юм уран бүтээлээ хийгээд юм уу ингээд сууж штэ. Тэгээд мэдээж хичнээн доошоо хараа сууж байгаа ч гэсэн хүүхэд яаж хөдөлж байгааг би мэдээж ингээ надад анзаарагдсан штэ. Тэгтэл ингээ сууж байхад юм ойж гол ширээнийхээ доор ингээ уцаа тавьсан ингээ харцсан сууж байгааг хөтөл би анзаарчихж байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэх зэрэг ерөөсөө ингээ 5 жилийн дотор юм хүүхдүүдийн бол асар ингээ өөрчлөгдсөн байгаа би харчиж байгаа байхгүй. Тэгээд за одоо тэгээд нэгд ийм байгаа үед хүүхдүүдийг одоо чи энийг заавал сурах ёстой тий ингээд чи энийг заавал ойж дуусгах ёстой гэж ингэж хүүхдүүдийг ингэж хашраалгүйгээр одоо нөгөө хүүхдтэйгээ хөөрөлдөж эхэлдэг байхгүй юу. Ингээд за миний ах одоо яг яамаар юу гэсэн чинь тий яамаар эсвэл одоо 0 ороод нэг сайхан нүр оогоочод ирэх юм уу гэдэг одоо өдрийн ангид байгаа хүүхдүүд чинь өглөөнөөс хойш хүүхдийн минийг ядарч байгаа шүү дээ. Тэгээд за нүрээ сайхан угаачаад ирэх үү гэж ингээд 0 очоод ирэх үү гэж ингээд нэг бол тийм за эсвэл багштайгаа ярих юм байна уу гэж ингээд тий одоо ингээд сэтгэлээ бодлоод ярих юм байна уу. Багш нь болоод багш л одоо та нартай багш л болохоос биш та нар бол миний хувьд бол найз штэ гэж би хэлдэг байхгүй. Би тэгээ хүүхдүүдтэйгээ их гоё ингээд хөөрөлдөхийг хичээдэг. Тэгээд аль болохоор ингээд нөгөө хүүхдүүд чинь гэрийнхэн дагаа нэг ярилцаж чаддаггүй шүү дээ. Тийм учраас автотаа би яг өөрөө охин шигэ өөрийнхөө охинтойгооч би бас мэдээж нөгөө хүн чинь хамгал дотны бая дотн байж чаддаггүйтэй адил гэтэл нөгөө өөрийнхөө хүүхдээс бараг эдгээр шахаар нөгөө хүүхдүүдтэйгээ ингээд ярилцахыг хичээдэг байхгүй. Тэгэл нөгөө дотоод хүнээ ингээд гаргаж ирэх гээд одоо огт юм ярьдаггүй. Сайн байна уу миний охин гэл ингээд яваад хүүхдүүд байна. Ингээд суугаад хичээлээ гэдэг. За баяртай сайхан амраарай. Ингээд яваад өгнө. Тэгээ тийм хүүхдүүдийг хилд оруулах хүртэл ийм арга хэмжээг би бас авдаг байхгүй. Яагаад гэхээр тэр хүүхд чинь нэг юм шиг хэрэгтэй, ярих хэрэгтэй. Ингээд хитрхэн ингээд чимээгүй дуугаа байгаад байгаа хүүхд ер нь бол айгүй би бол эрсдэлтэй гэж хардаг л да. Тийм учраас битүү дотооддоо бас хэцүү байдаг юм байна. Тэгэхээр энэ хүүхдийг хичээлийн дараа авч үлдээд жоохон ярилцах хэрэгтэй юм. Дотоод одоо ингээд бодож байгаа бодлыг сонсох хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаа би ер нь аягүй тийм нээлттэй байдаг л да. Заримдаа ингээд хүүхдүүд маань ингээд юм хажаад ээжээ гэж хүртэл дуудахгүй гарч ирдэг намайг тэгээд тийм тэгэнгүүт яаж юм гэрээ зэрэг та чинь бидний хувьд бол багш ээж штэ гэж хүртэл хэлдэг байхгүй аюу. Тийм болтлоо хөөхөн нэгшиж дасаж дотроо байгаа ертөнцөө хуваалцна гэдэг бол дотны хүмүүсийн л хийх ажил. Багш гэдэг мэрэгжил нь гайхамшигтай мэрэгжил шүү тийм ээ. Шавнар тэгж дуудана гэдэг чинь хамгийн том одоо энэ дээр одоо том одон зүйцэн гэсэн үг шүү дээ. Ороод ирэхээр бүр ингээ хайр байдаг. Тэр олон хайруудыг олон охтууд танд сурагч нар нь өөрийнхөө амин чухал зүйлүүдэд ярьсан байх. Тэр дунд мэдээж мэрэгжил би энийг л сонгох гэж байгаа ээж аав хүчлээд би энэнд л явмаар байна гих мэтчлэн мэрэгжил сонгох тал дээр нь та олон тус олсон байх. Эннийхээ талаар хоёлаа жоохон яриад. Яг үнэ. Би бол хүүхдүүдээ ингэдэг одоо заавал ингээ багшгээ ингээ заавал ингээл тий ингээл энийг ингээ төг сураадах гэж би та нарт хэлэхгүй. Миний хүүхдүүд та нар том болоод ээж болно, айлын гэргий болно тий маш сайхан хүүхдүүдтэй болно, хань ижилтэй болно. Тийм болохоор та хэд минь ядаж нэг дөрөвтэй болчих гэж би гуйдаг байхгүй. Ялангуяа одоо хувьд анхны нэг шавнырыгаа болоод тэгдэг байсан. Яагаад гэвэл бид нар чинь болоод яг л миний өгсөн үүрэг даалгаврын дагуу тэгэл ингээд юмаа хийгээл ингээд бүр яс хийгээл ингээд үнэхээр тэтэрч аягүй өөр байсан байхгүй. Одоогийн хүүхдүүдийг болохоор би ингээд гуйгаад байгаа шүү дээ ингээд зарим нь ингээд хоорондоо орж ирчээл зарим нь ингээд хүүхэд болон өөр манай анги одоо урлан бүтээхийн ангийн нэг онцлогийг бас танд ингээд дуудлахад нэг ангид одоо 5 дугаар ангиас 12 дугаар ангийн хүүхэд нэгт ор сурч идэг. Одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд чинь одоо нэгэн чигдээд 5 дугаар анги, 6 дугаар анги, 7 дугаар анги гэдэг ингээд нөгөө нэг үе үеэрээ сурдаг. Манайд болохоор зэрэг одоо мэрэгжлийн ангиуд нь одоо 4 5 дугаар ангиас эхлээд ахуулаад 12 дугаар анги хүртэл нэг ангийн хүүхдүүд. Дээрээс нь одоо олон жил явцсан хүүхэд анхлан сургацч хүүхэд ороод ирнэ. Гэт ингээд ярихаар зэрэг манай урлан бүтээгдэхүүн багш нар болоод маш мэрэгжлийн аягүй мундаг байгаад байгаа хгүй. Яагаад гэвэл хүүхэд болгонтой ингэж тулж ажилдгаараа үндэслэг байгаа. За тэгэнгүүт ингээд хүүхдүүд чинь ингээд зарим нь ингээд хоорондоо сууж байгаа л ингээд хөөрөлдөөл ярь чинь
нэг нь ингээл юмаа уяал нам суун дөнгөж орж ирж байгаа хүүхдүүд би тухайлан заана нөгөө нэг сурцсан хүүхдүүд нь юмаа игээ сууж ийн гэдэг ч юм уу ингээд ерөөсөө л ингээл нөгөө одоо юу гэдэг өнгийн төв дэлхийн хүүхдүүд ороод ирсэн юм шиг Тийм байна. ингэж суралцдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр болгонд нь ингээд зааж ингэж одоо бид нар ингэж хүч ажилладаг байхгүй. Тэрүүгээрээ манай одоо дургуулын бас нэг онцлог тал байгаа. Хүүхэд болгонтой тулахаар яг тэр хүүхдийн өөрийнх нь одоо онцлог гэх үү, өвөрмөц байдал гэх үү, бусдаас өөр биш. Тэгсэн мөртлөө энгийн нэг өвөрмөц байдал байгаа шүү дээ хүнд чинь те өөрийн гэсэн. Тэрийг нь багш ёстой торго имэрч байгаа юм шиг нарийн мэдж ижил тэр хүнийг цааш нь ингээд нийгэмдээ хэдүүлэх гайгүй иргэн бэлдэж өгөх гээд шүү дээ ер нь бол. Ер нь тийм. Тэгээ хүүхдүүдэд би юу гэж хэлдэг вэ? Заавал одоо миний хүүхдүүд юм мэргэжлийн одоо багш болох хэрэггүй. Заавал мундаг ураант байх шаардлагагүй. Дүртэй болчих. Ядаж та хэд ингээд оёо сурцсан байхад жишээлбэл одоо эхнэр нь дайлан ойдгүй нөхрүүд болвол хань ижлүүд нь тутаагаад ингээд худалдаад авна шүү дээ. Эсвэл захиалаад ч юм уу ингээд аавна. Гэтэл гэргийн ингээд оёо сурцсан тий байхад ханаараа оюулаад ингээд мөрийн сарайч байсан ч гэсэн ингээд тэрийгээ ингээд миний хань ойсон шүү гэд ирчүүд маань хань ижлүүд ингээд айгүй бахархдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд би яг тэрийг л хэлээд байдаг байхгүй хүүхдүүдтэй мессеж өгөхдөө за миний хүүхдүүд ядаж хүүхдүүдтэй тэгээ хандаа одоо аавдаа хадмуудаа одоо ойр тойрных чинь өссөн хүсээгүй та нарыг ингээд ийм гоё юм зүйлийг ингээд те ийм сайхан юм сурцсан байхад та нар болоод ямар ч л байсан таад болоод ингээд та нар бахархнаа гэдээс биш энэ одоо шал хэрэггүй юм гэж ингэж хинч та нарыг хэлэхгүй те нэгдүгээр дээр үед яагаад юу уран бэр дахин үйлээ уран бэрийн нүүдэл гэдэг бүр ийм домог түүх байдаг тий нөгөө хадам аавыгаа одоо мөрөөдө тоглож авахт нь эд хөрөнгөөс нь бэрн хүртэл аварж исэн дээр үед одоо бидний жоохон байх үед яагаад ингэж эмээ өвөө одоо тагнаа идүүлээд гэсэн уран болоорой гэл ингээл тий миний ах уран болоорой гэл тагнаа идэж өссөн нь одоо ингээд яг би өөрөө амиж жишээлдээ бас ингээд байдаг хичнээн ингээд удам дамжсан ч гэсэн би одоо тэгэл заастаа уран болох юм бол тагнаа идэх ёстой гэж би бүр тагнааг аягүй гэж иддэг байсан жоохон бахта. Тэгээд энэ болгоно нь ингээд нөгөө яваал одоо ингээд багасаа ингээд сурсан мэдсэн үзсэн харсан зүйлс ингээд бас л ингээд миний амьдралд ингээд нэг жижигхэн ч гэсэн ингээд шигтгээ болоод ингэж явсаар байгаа л одоо өнөөдрийн намайг иймөвшөнд одоо хүргэсэн болов тэгээд нөгөө алтны дэргэд гуйл шаарлан гэхтэр ингээд нөгөө эжимэн байгаа болохоор ингээд ээжигээ харж байгаа сурсан тэгээд дээрэс нь одоо манай охин ч болвол ингээд наа чи ингэж оёхгүй ч гэсэндээ манай охин ингээд за миний охин энийг ингээд очих гээд ингээд ойчдөг тэгээд ингээд одоо нэг өстой нөгөө нэг ээжийн цус аавын яс гэдэг шиг тэгэл ингээд цуснд нь генэнд нь байгаа болохоор ингээд өсөн өсөөгөө ингээд хүүхдүүд маань дагаад ингээд орчихсон байх жишээний. За тэгээд мэрэгжлийн хувьд болвол нөгөө хүүхдүүдтэй би одоо юу гэж зөвлөдөг вэ? Та нар энэ сайхан одоо миллиметр ахиж ингэж ойдог энэ сайхан зүйлийг оёо сурцсан байхад ядчил мэт заслын эмч хийгээд косметик ойдлыг ганган 50 гэдэг ингээд одоо манай ээж бас эмч хүн тэгээд ээж чинь бас их амар хоолой мэт заслын эмчтэй манай ээж чинь тийм мэрэгчлээ тэгээд тэгэхэд ингээд маш гоё ингээд юм нарийн эмийг оёо сурцсан байхад та нар иймч болох боломжтой гэж зөвлөдөг. Дээрээс нь одоо энийг сайхан ингээд сурцсан байхад та хэд маань одоо манай ээж хэлтгэлтэй энийг ерөөсөө хүүхдүүдийг хүн болгоход ерөөсөө л энэ зүйлүүд бол маш их одоо нөлөөлнө гэж үздэг л дээ. Тэгээ би эхлээд ерөөс ээжийн хэлдэг үгийг ойлгодог байж байгаа. Сүүлд нь ингээд өөрөө багшлаад ингээд хүүхдүүдэд зааж сургаад ингээд хүүхдүүдтэйгээ ярилцах хоорондоо ингээд одоо бүр ээжийнхаа ярьж байгаа үгийнх нь одоо мөн чанарыг гэдэг юм уу ойлгож эхэлж байгаа байхгүй. За үнэхээр л яг тийм байсан байна гэл ингээд өөрөө амьдрал дээр хүн биеэрээ тулж ижил ер нь одоо юм ойлгож мэдэрдэг байгаа шүү дээ угаасаа тий. Тэгэл яг тэрүүгээрээ л ойлгож мэдэрсэн. Дээрээс нь бас ингээд би ч одоо яг мэрэгжлийн одоо уран бүтээлч биш тий. Удам дамжсан л болохоос биш өвдөө уламжлагч. Тэгтэл би ингээд одоо бүтээлийнхаа одоо эскиз өнгө будаг юу гэдгийг бүх зүйлийг би өөрөө би зураач биш гэсэн мөртлөө ингээд ямар нэгэн байдлаар бүтээлээ өөрөө хийчдэг.
одоо ингээд зураг гаргацдаг, буулгачдаг, хэвлждэг, дээрээс нь ингээ үн будгаа зохицуулаа гаргацдаг. За тэгэхээр зэрэг яаж юм гэхээр зэрэг хүн болвол энэ зүйлээсээ одоо маш их зүйлийг сурж авч мэддэг юм байна. Одоо өнгөний уусал, хоцтол тий. Одоо ямар юм дээр ямар материалн дээр одоо ямар өнгөний уцаараа хөөж гэдэг юм уу тий. Ингээд энэ чинь асар их зүйлийг бидэрт ингээд одоо энэ олон жилийн хугацаанд ингээд надад одоо ерөөсөө би өөрөө хийж явах явцдаа л суралцаад байсан байгаа даа байхгүй. Тэгэхээр надад ингэж их юм одоо өгөөд ингээд намайг одоо ингээ маш өөрчилсөн байхад миний хүүхдүүд ч гэсэн та нарт бодвол ингээд магадгүй та нар одоо маш мундаг одоо уран бүтээлч болохыг үүсэхгүй дээрэс нь нөгөө хүүхдүүдээ юу гэж хэлдэг би та нартай ингээ хөрөлдөд ярилцаад байгаа чинь нөгөө талаасаа та нарын одоо сэтгэл зүгийн чинь бас ингээл те бас ингээд зөв байх гад эерэг байх гад одоо ялангуяа ангид орж ихтэй би хэлдэг байхгүй. Манай ангид дагаж мөрдөгч уран байгаа. Тэгэхэд энийг бабэг уншаад тэгээд энийгээ баримтлаа шүү. Ягаад гэхээр манай ангийн босыг алхаал ороод ирсэн бол энийг баримтлах ёстой гэдэг. Нэгдүгээр хараалын үг хэлж болохгүй, би нэг хүндлэхгүй байж болохгүй гэдэг юм уу те. Ингээд тэр зүйлийг би одоо бас хүүхдүүдэд хэлдэг. Манай хүүхдүүд ч одоо ялангуяа сүүлийн хүүхдүүд их чөлөөтэй болсон байна, их нээлттэй болсон байна. Хоорондоо үг шидэхтэй хүртэл ингээд айгүй тийм ширүүн хэлж гин, ярьж хөөрж гин те. Ингээд нэг хүндлэлгүй байгаа юм шиг миний нүдээр харахад хүндлэлгүй байгаа юм шиг мөртлөө нөгөө хоорондоо зүгээр маазарч яриад байгаа байхгүй юу. Тэрийг нь бас би ойлгоход бас их хичээнэ. Тэгээд за миний хүүхдүүдээ одоо айдуу байх шүү. Одоо үг чинь жоохон хурц байх шүү, хатуу байх шүү гэдэг ч юм уу те. Ингээ хэлэхээр нөгөө хүүхдүүд маань за чи тест багшийн хажууд л одоо худлаа хэлбэртэй байна те. Гарангууд чинь багшаа энэ шал өөрхөн болчдөг гэл ингээд манайхан чинь ингээд айгүй сүлдэт нээлттэй ингэж ярьдаг. За миний октод ялангуяа одоо ирээдүйд ээж болох учраас миний хүүхдүүд өвгөндөө анхаарах хэрэгтэй, үүдэлдээ анхаарах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар одоо би хүүхдүүдээ бас ингээд зөвлөгөө маягаар хүүхдүүдэд ярилцдаг. Тэгээд одоо өөрийгөө хүртэл ингээд хүн өөрийгөө харж чаддаггүй шүү дээ. Тийм учраас бас хүүхдүүдээсээ бас ингээд харилцсан нөгөө хүүхдүүдтэйгээ бас ярилцаж ойлголцохын тулд нөгөө хүүхдүүдээс багш нь юу ямар байдгаа гэдэг ч юм уу те ингээ асуулт хүртэл байдаг. Тэнгүүд манай хүүхдүүд та ийм гэдэг. За багшигаа одоо хитрхи багтаад байгаа юм биш үү? Яг үнэн боддоор нь та хэлээ шүү гэж жагаад хэлдэг. Тэгээд заримдаа бас манай хүүхдүүд та бас тэгээд яадаг гэх. Тэнгүүд тэр болгоноос нь би бас нөгөө одоо зөөр хүлээж аваад би бас ингэж болохгүй юм байна гэдэг ч юм уу те. Ингээ харилцсан бие биендээ автуудтайгаа ингээ сайхан явцаад би дандаа миний хүүхдүүд гэж ярихаар одоо манай одоо миний ойр тойрны найз нөхөд ингээл одоо ойр тойрны хүмүүс маань чи ямар олон хүүхэдтэй ингээл тэгэл би тэглүү яа дээ энэ одоо бүгдээрээ миний хүүхдүүд юм чи гэл ингээл ярьдаг байхгүй тийм. Тэгэхээр одоо мэрэгчлэлт нь нөлөөлөхгүй ч гэсэн за ингүүл миний хүүхдүүд давуу талтай шүү. Ингүүл миний хүүхдүүд ийм болно шүү гэдэг ч юм уу тэр талаар нь тэгээд сууд сурвал ядчил нөгөө одоо сүүлийн үед чинь залуу гэрбүүд айгүй ингээд салт сарниж те ингээд би нэг ойлгохгүй байна. Одоо би нэг хүлээцтэй хандахгүй байна гэдэг ч юм уу. Одоо энэ гэр бүлийн асуудлаас болоод бас энэ чинь юм болоод байгаа шүү дээ. Тийм учраас бас тэр талаас нь ойлгуулах гэж хичээн ялангуяа нөгөө алга ангийн өсвөр насны охтуудад бас ингээд хэлдэг байхгүй юу. Одоо нэгсэндээ өөрөө би чинь 10 жилээс үерхэж байгаад ингээд тантайгаа хандлаад одоо 20 үерхэд 28 жил яг гэр бүл болоод бит хоёр ч одоо 22 жил болж байгаа байхгүй юу. Тийм тэгээ манай том хүүжээ 22 таахгүй. Тэгээд нөгөө өөрийнхөө туршлагаасаа ингээд ярихад шууд ингээд сууж болохгүй шүү гэдэг ингээд мессежийг шууд өгж болохгүй байгаа байхгүй одоогийн хүүхдүүдэд. Тэгэхээр нөгөө тойрон утгаар нь ингээд за ингэдэж шүү тэгдэж шүү багш нь ийм байсан ингээд яриад хүүхдүүд айл болох ингээд зөвлөгөө маягаар ингэж хүүхдүүдийнхээ амьдралд одоо нэг оролцохгүй маа гэхэд ингээд бас нэг нөлөөлөхгүй ч гэсэндээ бас нэг зөвлөгөө өгөөд бас амьдрал нь зөв замыг ингээд заагаад өчгөн гэсэн гэж бас хичээж юм аа. Хүүхдүүдийг хараад байхад бид нар ч гэсэн өөрсдөө тийм байсан. Эцэгхийн үгийг сонсохгүй мөртлөө хөндлөнгийн хүний үгийг их сайн сонсдог. Ялангуяа багш гэдэг хүн өөрөө монголчууд чинь их сайхан дээдэлдэг болохоор бараг аав ээжийн зэндаанд очдог учраас
багшийн үгийг бол бүр ингээд дон хийгээд тусгаад авах магадлал асар өндөртэй. Тийм учраас багш гэдэг хүн бол амраасаа гаргаж байгаа хий аваа бүхнээ их бодож ярихгүй бол биднэрт их том үүрэг хариуцлага явдаг. Тэгээ таны сая шанартайгаа амин чухал зүйлээ яриад байж хахад нэг тавдаа бол тэр чигтээ бясалгад байна тийм ээ. Одооний хэллэгээр болбол Яг үнэ. хичээлээ заагаад уран хатгаад одоо сандалтынхаа 3-1 дээр суудаг гэсэн үү таны зааварчилгаагаар тэр хүн суугаад утас зүгээ бариад за 100 орох уу загсан нуруугаар оёх уу ямар нэг оёдлоо энэ дүрсээ бүтээндээгээд суугаад одоо завсарлах хүртэл тэр хүнд тэр чигтээ бясалгал байдаг юм байна гэж л таны ярианаас ойлгогдоод байна. Тэгэхээр яг тэр таны зааварчилж байгаа зааврын дагуу тэр бүтээлээ туйрваад сууж яхад за та бол өөр дөрөө илүү их олон жил хийж байгаа учраас бясалгад гэдгийг та бүр нэлээд гүн төвлөрч хийдэг байх тийм үү? Энэ тухай сонирхолтой сэтгэл зүйн дотоод руу хоёлаа ороод байна л да. Ер нь нөгөө нэг одоо юу гэдэг бүтээл хийх гэдэг чинь болоод нөгөө санаагаа гаргахаас эхлээл тий одоо ямар юм хийхээсээ эхлээд тэр чинь санаагаа эхлээд бодолд яваад нь шүү дээ. Юу хийж байгаа бодно. Дараад нөгөөдгөө ингээд нөгөө төсөөлнө. Тэгээд одоо нөгөө санаанд л одоо толгойдоо бодоод ингээд нөгөө бүтээлээ ингээд 100% бодсныхаа дараа ийм юм болно гэдгийг ингээд яг өөрөө өөртөө таасныхаа дараа нөгөө бүх юма хэрэглэгдэхүүнээ бэлдэж эхэлнэ. Ингээд бэлдэж явах явцдаа ер нь бол хийж явах явцдаа эхлээд бэлдгээс эхлүүлээд 100% тэндээ төвлөрчдөг. Одоо өөр юм сатарах юмш боломж байхгүй. Одоо яг ингээд юм хийж явахд утас дуурлаа гэхэд ер нь бол утас их одоо бидний хувьд бол айгүй саад татвар болдог. Бусдаар бол гайгүй л дээ. Тэгээд ямар 100% төвлөрч авдаг юм оюун бодол одоо ягөөсөө ингээд өөр ингээд юмд сатарах бодох ямар ч тийм байхгүй. Нэг юмдаа бүр ингээд автчихдаг. Одоо яа нөгөө нэг ламнаж ингээд нөгөө бүр ингээд тий хитэн сар жилээр ингээд бясалгаад ингээд тий ингээд бацаг бариад ингээд сууддаг гэдэг чинь ер нь бол бас л агуу зүйл гээл жоохон бахта боддог байсан шүү дээ. Ингээд бид нар чинь ямар төвчээрт юм ямар амар агуу юм бэ гэл тий ямар юм бэ гэл ингээд идэв гэсэн. Тэгээ өөрөө нөгөө нэг яг энэ зүйлийг ингээд хийгээд уран бүтээлээ туйраад ингээд их хэлэхээр нөгөө яагаад төвлөрөөд байна гэхээр зэрэг манай энэ өөрөө 100 орох хатгамал маань өөрөө маш нарийн ягт хатгамал тэгээ бүр 1 мм-ийн зайд маш ингээд нарийн одоо хараа жоохон муутай хүн бодвол шилт харахгүй ингээд болохгүй. Шил зүйдгүй хүн байсан ч гэсэн ингээд би чадна штэ гэдэг ингээд сурсан суугаад ингээд оёод ихлэнгүүтээ агшаа би харахгүй байна гэдэг ингэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг маш нарийн учраас нөгөөдгөө гой оёхын тулд бүр ингээд бүх л зүйлээ ингээд одоо ингээд төвлөрүүлнэ гэсэн үг л дээ. Одоо энэ манай энэ одоо наврагт хүн чинь бол гарын уур, оюуны уур, одоо гарын уур гэх тий 3 ураас бүтсэн бүх л одоо зүйлийг ингээд идэрхтнийг ингээд 100% одоо яг энэнд ингэж хандуулж ээж ингээд тэл хийдэг болохоор нөгөө бясалгал гэдэг чинь бол үнээр одоо юу гэж тайлбарламаар юм да. Одоо миний хувьд бол ямар нэгэн бодол орж ирдэггүй. Юу ч орж ирэхгүй тэгэл ерөөс ингээд 100% яг юундаа тэгээд төвлөрсөн тохиолдолд хатгамал маань маш гоё жигдхэн бүр ингээд үнэхээр гоё. Босон сум хийгээд ахаар тэр болгондоо ингээд нөгөө хатгалтан зөрөөд идэг гоё. Тэгээд би бол ингээд шавнартай болоод энэ одоо байгууллагынхаа удирдлагуудаа ч гэсэн тийм надад ингээд урд нь бол би ингээд удаан сууж чаддгүй байсан л да бидрийг ингээд ажил тарахаар за одоо ажлын цаг дуслаа гэдэг байдлаар ингээд одоо байсан болов одоо бол ингээд хайцангуй бидрийг ойлгож эхэлж байна те ингээд миний энэ одоо хийдэг зүйл маань бол энэ уран бүтээл маань одоо 100% төвлөрч 100% сууж ийж хийдэг урт удаан хугацаанд сууж ийж тэр бүтээл маань маш гоё одоо тэр бүтээх гээд байгаа дүрс тий одоо хээваач гэдэг юм уу юу гэдгийг тэрийг хийх жахад ойлгож жахад бол 100% төвлөрөхгүй бол ингээд ийм юмд ерөөсөө хийх боломж байхгүй. Тийм учраас одоо надаас бүтээл гарахад бол нэлээд удаж гардаг. Тэгэл буцаж хандлан таалагдахгүй буцаж хандлан хизээч нөгөө нэг өөртөө таалагдахгүй юм. За яад юм. Гэтэ нөгөө энэ захиалгатай юм чинь одоо би хугацаатай юм чинь хурдан дуусгач тий. Яад
намайг ингэж ойсныг анзаарахгүй юм чинь гэж юусоо би бодож чаддаггүй. Ерөөсөө л ингээд юу яахгүй бол ингээд надад л таалагдахгүй би л ингээд нэг л жоохон ингээд эвгүй ингээд ойцсон л байх юм ба заавал ханзарч ийж буцаж засч ийж тэгж ингэж ойдог. Ерөөсөө л бүр ингээд багасаа тэгээд сурцсан байлээ л тэгээд ганцхан хатгамал дээр шүү миний бүх үйлдэл дээр аягүй тийм сонин тэгж ажиглагддаг би бас өөрийгөө бас ингээд хүмүүсээс асуусан ч тэр тэ ингээд багшаа та ингээд манай ажилчид өгчээдэг байхгүй. Ганаач нэг юм бүр чистний хийдэг гэж ингээд тэгдэг байхгүй намайг. Тэгээ би ер нь аливаа юм халтурдаж хийж юусоо үзээгүй. Юм л хийх гэж байгаа чаднаа л гэсэн болоод 100% өөртөө таалагдчихээ 100% хийж ийж ингэж нөгөө өөртөө амар тийм кайфтай байдаг гэдэг юм уу тийм. Тэгжээд нөгөө хүндээ өгтөл ингээд бүтээлээ өгнө эзэнд нь өгөхөд хүртэл ингээд нүүр бардам ингээд амар гоё тийм. Авангууд нөгөө чи ваа ямар гоё юм бэ пүү та ямар амар гоё сэтгэл гаргаавэ гэж ингээд тэгээ тэр үг сонсох чинь эгээл нөгөө бидэрт чинь урам болоод тийм ингээд дараагийн бүтээл хийгээд ингээд амар гоё ингээд одоо юу гэдэг хүн чинь нөгөө урмаар л явдаг шүү дээ. Тэгэл одоо заавал магтуулах гэдэг даалгавгүй. Одоо би бас шүүмжлэлийг бас нөгөө талаараа айгүй сайн авдаг шүүмжлэлийг. Тэгээ шүүмжлэл чинь бас нөгөө талаараа одоо хүний алдааг одоо юу гэдэг дутагдлыг засаж явж байдаг учраас хүмүүсээс би бас шүүмжлэл авах дуртай. Уран удам донд өссөн болохоор би сэтгэл оюун гэдэг гурван биенээс бүрддэг юм а гэж хэрвээ үзэх юм бол тэр гуруулаа нэг шугамн дээр очичил одоо захиалагч танд тэр сайхан үгийг хэлнэ. Ягаад тэгэхээр тэгж их сэтгэл гаргасан юм чинь хүний зүрх яг үнэн шууд тусгаж авдаг тийм гайхамшигтай. Тэгэхээр та бол хүнд бүр нөгөө өгөхийн дархан гэдэг шиг өгье гэж өгч буцаагаад яг тэрэндээ түүнээсээ ч давсан тэр хүний сэтгэл шингэсэн урам итгэлийг нь бадраах үгийг л та буцаагаад авж байгаа тийм сайхан харилцаа явж байгаа юм байна гэж таны ярианаас ойлгогдож байна. Тэгээд энд та хоёрын их олон өнгөтэй сүлэлцэн амьдрал донд нь ярихгүй үлдээж болмооргүй маш олон зүйл байгаа. Гэтэ би дийлэнхийг нь асуухыг хичээн, танаар яриулахыг хичээн. Тэгээд энэ дунд Монгол улсад уран хатгамалаар ээжийн тань урлан бүтээсэн марк гарсан. Тэгэхээр энэ тухай одоо та яриул их сайхан байна. Ааха. Ер нь Монгол улсын хэмжээнд одоо юу маркн дээр хатгамал ерөөсө гарч байгаагүй юм билэ. Одоо Дамдан Баазар гэдэг нэг залуу гинт уцаар яриад манай урлан бүтээгдэхүүнд ажиллаж байхад ингээд за манайх ингээд нөгөө Сингапур Монголын хамтар одоо юу нөгөө дипломат харилцаа үүснээ 50 жил явсан баярлаж байгаа юм байна. Тэгээд бид нар ингээд судлаад байсан чинь ер нь марк гарахад 2-3 жил судалж байгаа гаргад юм билээ. Айгүй удаан хугацаа. За тэгээд ирээд уулзаад одоо юу ямар байна? Хатгамал оруулмаар байна. Хожид маркетинг дээр хатгамал гарч байгаагүй ингээд судлаад байсан чинь ингээд танахыг оллоо гэд ингээд орж ирж исэн. Тэгээд би ингээд яасан чинь одоо бүтээл үзүүлээд ингээд ийм ингээд манай ээж ах гэж ингээд үзүүлсэн чинь за тэгээд би тэгэнгүүт ингэсэн. Таны бүтээлийг ингээд бүтээлсэн зураг авах юм би тэгэхгүй юу? Энэ одоо хатгамлыг одоо үндсэндээ 1987 онд сэргээсэн хүн ээж байдаг байхгүй юу? Одоо урд нь олвол мэдээж хатгамч нар олвол гэртээ үүлээ урлаад ингээд бэйжсэн хүмүүс одоо нэгсэндээ багш шавын гэдэг юм уу ийм одоо зүйлийг ингээд хийх нь ер нь бага байсан юм шиг үлээ. Тэгээд нөгөө нэг үйл урлаж байгаа эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд болоод тухайн одоо гэрээ болоод ингээд битүү хатгамлаар гоёдаг тий өөрсдөө ингээд гоё дээл буцаараа гоёж идэг гэдэг ч юм уу ингээд өрөөсөө ахуй хүрээндээ дотроо л ингээд байснаас биш одоо ингээд олон түгээж ингэж явж байгаагүй мэлээ л дээ. Тэгээд манай ээж бол эмэгтэйчүүдтэй холбооны тэргүүн байхдаа мөнхөд дарахтаа нийлээд мөнхөд дарах маань манай холбооны тэргүүн байсан. Ерөнхийлөгч байсан. Тэгээд тэр хоёр Шри-Ланк яваад дэлхийн эмэгтэйчүүдийн дээж болгоно. Одоо хүүхнүүд ингээд амар ингээд мундаг байна гинэ гар улсын зүйл юм хийгээд. Тэгээ байж жагаад ээж гинт ингээд би өөрөө ийм их сайхан нэг зүйл мэддэг штэ даргаа гэсэн чинь тэгвэл одоо ястаа наатгаж очиод Монголд ч хоёул хэрэгжүүлээгээд. Тэгээд 90 онд арчил гарч хахад нөгөө хувьчлал би одоо нөгөө нэг олон өдөр өвчлөө одоо юу гэдэг юм одоо хувьчлалдаа ингээд ажилгүйчдийн
маш олон хүмүүс орсон шүү дээ. Тэр үед ингээд гэж тийм эмэгтэйчүүдээ одоо бид нар ажилдаа орлоготой болгохын тулд ингээд би өөрөөсөө эхлэе ээж эхлээд эмэгтэйчүүдийн орондоо сургалт хийж эхэлсэн. Тэр маань одоо нөгөө одоо миний хүүхэд байгын нас нь л юм л да одоо 7-8 настай байсан байх юм. Тэгээд 90-ад оноос ч хойш ингээд ээж маань ингээд тэрийгэ дэлгэрүүлээд анх тэр дарханд ч одоо ингээд яг зур хатхантай сургалт эхэлж ирсэн 90-ад он. За өнөөдөр хүртэл ээж маань 15,000 гаруй хүн сургацсан байж байна. За тэгээд би одоо бас ингээд чүгэн би чи жоохон штэ 2500 гаруй хүн сургацсан байна. За тэгээд ээж маань яг тэр цагаас ихтэл ингээд явж байсан учраас би яагаад би гэж миний ээж гэж агуу хүн байж захад энэ зүйлийг ингэж одоо бүр үндэсний хэмжээ сэргээсэн хүн байхад миний бүтээлийн одоо бүтээлээс маркетинг дээр гарна гэж юу гэдгийг би ээжээсээ давж болохгүй гэд тэгээд Амьдан Баазар одоо дараад хэлээд би миний ээжийн бүтээл ийм юм гол бүтээл байгаа. Та эндээс миний ээжийн бүтээлээс ав. Миний бүтээл одоо юугүй гэд би одоо бишээ би одоо блог байгаа. Би жоо боловсрж байгаа Жимс гэдэг утгаараа хэлээд өөрийгөө хойш тавиад тэгээд ээжийнхаа бүтээлийг оруулсан. Тэгээд дайлан болоо хөрөний дайлан болоод аягны утыг ингээд зургийг авахулсан чинь аягны утны маань зураг яг таалагдаад тэгээд тэр одоо хэн яг маркетинг дээр гараад тэр айгүй цөөхөн хийгдсэн л дээ. Тэгээд Амьдан Баазар гэдэг дарга болоо тэр нөгөө маркнил одоо газрын даргалт байсан. Тэгээд одоо байгаагүй мэдэхгүй байна. 2-3 жилийн өмнө учраас тэгээд надад ингээд гоё дээжээс нөгөөл ээжэд ч дээж нөгөөд надад ч дээж нөгөөд тэгээд дараагийн удаа би таны бүтээлээс юу аавн шүү зураг авч одоо маркетинг дээр гаргаж надад ямар ч байсан хийсэн. Тэгээд энэ надад бас нөгөө талаараа ээж минь аягны ууд маань одоо түүхэн болсон л та. Тэгээд гайхамшигтай бас нэг үйл явдлаасаа. Харин тий үнэхээр одоо Монгол хүн бүхэн олон салаа салбараа мэдчихэж нөгөө нийгэмд оршин гэдэг шиг их мэдмээр, түгээмээр, бахархмаар, дамжуулмаар, дэлгэрүүлмээр л сайхан санагдчихсан. Тэгээд бас нэг зүйл ээж нь аваг эгчээсээ анх сураад за тэгээд тань руу ингэж орж ирээ таны охин нь ингээд энэ сайхан уран хатгамлыг хийгээд ингээд явж байхад та нарын маань нэг хамгийн том зорилго байгаа. Монголын энэ сайхан уран хатгамлын бит бус өвийг ЮНЕСКОд бүртгүүлнэ гэд энэ том зорилт маань хэрхэн ямар үе шатандаа явж байна? Энэ тадараа. Нөгөө 2005 онд ээжтэйгээ хамт одоо Братхамшиг дэмжиг эвэшгүй санаа төвгөө төрөмс байгуулад одоо үндэсний хэмжээнд одоо өнөөдрийг хүртэл 4 удаа 21 9 дүүрэг бүрийн зохион байгуулчихсан байна. За тэгээд 2005 оноос хойш би явж байгаа тэр дэх зөвлөлдөө одоо манай Братхамшигт одоо манай улсын дүүрэг одоо хаймарт гэдэг юм те ингээд заларсан байгаа л да одоо эхнээс ахуулаад одоо бас тэнгэр өмнөд өвчтгсэн ингээд гэдэг аюул сайхан Амьдан Баатар урагчнууд бас байсан. Тэгээд за тэр хүмүүс маань нэгдэж ингээд бид нар энэ одоо төвийг байгуулад за тэгээд энэ төвийг байгуулангуудаа бид хэд ч юм цаашиж ингэж яваад 10 онд 5 он гэдэг чинь 5 жилийн дараа энэ сайхан зүйлийг одоо Монголынхаа өв соёлыг бид нар дэлхийн өвд бүртгүүлэх юм зүйд юмаа гэдээ манай удирдах зөвлөлийн шийдвэр гаргаад удирдах зөвлөлийн би одоо тухайн үед уран хатгамжийн эвэшгүй санаа төв үүсгэх захидлаар ажиллаж байсан. За тэгээд энэ уран хатгамжт маань за хэдүүлээ одоо ЮНЕСКОд бүртгүүлэх юм тул яаж бүртгүүлэх вэ? За ер нь бол Богд хааны ордон музейгээс эхлээд бид нар түүхэн бичлэг хийж эхэлсэн тийм. Одоо нөгөө баримтат кино хийж эхэлсэн. Тэгээд баримтат кино хийгээд тэр юм дээр сэлгэндээ байгаад Цэрмагбай, Бямбагбай гэдэг зэрний лам гэж тэгээд Бямбаг агш маань, Хандаа агш маань гэдэг одоо мундаг хүмүүс байна л да. Тэгээд энэ хүмүүс маань одоо нийлээд бид Богд хааны ордон музей дээр ягаад бид Богд хааныг сонгосон гэхээр Богд хаан Дондог дуудан хатны одоо идэл ширгэлж байгаа бүх зүйлээр одоо манай бит бус үеийн одоо зээлт нам бол одоо шүр сууд тэгээд одоо хатгах тийм саад аруулах зүү орох хамаал зоосон ширээний сүлжээ гэдэг юм уу яг Монголын бит бус үеийн одоо маш олон зүйлүүд тэр
хувц хунар эдэл дээр байдаг байхгүй юу? Тийм учраас бид нөгөө талаараа бид нар бас бог танч өөрөө одоо төр шашныг босдуулан барьж байсан бас мундаг тий. Тэгээд одоо хаана дээдлээд гэдэг юм уу Монгол одоо энэ өв соёлыг одоо хамгаалахын тулд бид нар ихлээр богдынхаа зэмээс ихлээд түүхэн бичлэгээ баримтат бичлэгээ хий гэдэг үгнээс одоо ингэ заах хэлээд тэгээд 9 онд 10 онд бид нар Америк руу яваад тийм материалаа одоо видео бичлэг хийгээд нөгөө холбогдох материал маягтуудыг бүглөөд ингээд тэгээ явуулсан чинь юу яадаг юм бэ? Бас бид нар чинь нөгөө туршлага байгаа шүү дээ. Өөрсдөө л ингээд нөгөө борд бүртээрээ хөөх юм ингээд нөгөө юмаа бүрдүүлээл за ингээд болчдөг юм байна ингээд явуулсан чинь тэр нь яг юм дээр болоод мэдээ шаардлага хангахгүй байгаа байхгүй юу? Ингээд уул нь олоод мэдээ орчуулаад ингээд боломжоор өөрсдөө ингээд орчуулаад ингээд материалаа бүрдүүлээл ингээд юуныхын дагуу тийм одоо бүрдүүлэх материалын дагуу ингээд бүрдүүлээл ингээд явуулсан боловч дутуу байна болоогүй байна гэдээсэн. Тэгээд одоо бол энэ маань зогсоог байгаа л да. Тэр үед бол ингээд бид нар татгалзан хариу аваад тэрнээсээ хойш ингээд бид нар бас дахиад ингээд материалуудаа одоо бид нар ингээд тех цагаас гэдэг ингээд бүрдүүлээд цуглуулад явж байгаа л да. Гэтэл одоогийн шаардлага нь юу байна гэхээр зэрэг Монгол байгаа ураатах мачтаасаа бид нар санал асуулт авах юм билээ. Санал асуулт олон хүний санал асуултыг бас авч ийж тэгээд тэр нь олоод нөгөө одоо хавсралт маяг одоо баримт болох юм байна л да. Ингээд дээрэс нь бас энэ нөгөө яг шаардлага хангах тэр одоо тухайн үеийн тэр 10 оны явуулсан маягт одоо үед чинь болоод 15 жилийн дараа өөрчлөгдсөн байгаа штэ. Тэгэхээр нөгөө материалаа ахаад бид нар шинжлэх шаардлага гарч байгаа байхгүй юу? За тэгээд манай одоо соёлын яам маань бий боллоо. Энэ хугацаанд чинь бие даасан соёлын яамтай боллоо. Тэгээд одоо намын сайд маань хүртэл ингээл за одоо ингээд юу яа ЮНЕСКОд бүртгүүлэхийн тулд одоо комисс байгуулъя гэдэг одоо яам дээр комисс байгуулад одоо комиссийн гишүүн нь одоо бас байгаа. Тэгээд ингээд ажлын процесс бол явагдаж байгаа. Ер нь тун удахгүй бүртгүүлж дэлхийн өвд ЮНЕСКОд бүртгүүлж байх гэж ер нь их найдаж байгаа л да. За тэгээд өшөө нэмэлт мэдээлэл хэлэхэд одоо ЮНЕСКОд бүртгүүлэхийн тулд бид нар бас энэ хойно харагдаж байгаа энэ дайлан. Энэ том дайлан энэ одоо хойно байгаа энэ дайлан маань одоо богд хааны дайлан 16 дахин томруулсан. За 108 хүн жиг шингээгээд 5 хүн нь эрэгтэй хүн байсан. За ингээд яг эцэст нь олоод яг 5 хүн гардаад одоо энэ зүйлийг 2 жилийн хугацаанд одоо бий болгосон бүтээсэн. Энэ одоо хүндэтгэлийн дайлан маань 21 аймгаар явсан. Тойроод ингээд уран хатгамалчтайгаа очих шингээлгээд ингээд хатгамалчтай дараа ингээд. Тэгэд ийм сайхан бас түүхтэй. Тэгээд энэ маань болохоор ямар учиртай юм гэхээр зэрэг одоо энэ хатгамлыг одоо ерөөсөө урд нь хатгаж байгаагүй болоод заасан ширээний сүлжмэл хийж байгаагүй түүхэнд байхгүй зүйлийг эвдэж хийсэн. Одоо нэгсэндээ маш их одоо юу гэдэг олон хугацаар юу одоо энэ гэрүүд нь штэ тий тэднэр нь болохоор би харуулж байна ингээд. Тэгээ. За бид нар болохоор ингээд заасан ширээний сүлжмэл гэдэг чимэглэх зүйл байгаа. За энэ 8 болондоо байгаа нь болохоор нөгөө зүү ороос хатгах юм. За тэгээд энэ дээр нь одоо энэ амсраар мэдээ хадны хэлжээс нөгөө загсан нуруу гэдсэн тий. Загсан нурууг нь бас ингээд 2 төрлөөр хийсэн одоо хатгсан. За тэгээд энэ нөгөө амсраар нь бас ингээд 3 төрлөөр ингээд бас ингээд дотроо зүү ороо хатгамал болоод загсан нуруу хатгамал энэ төр чин дотроо ингээд бас төрлүүдтэй. Дан зүү ороо давхар зүү ороо төмөлтэй зүү ороо гэдэг юм уу ингээд одоо яриад ингээд хоёулыг таг багтахгүй болчихсон. Тэгээд энэ нэг сайхан зүйлийг бүтээгээд манай ээж минь бас ингээд нөгөө бүтээл болоогүй деталаараа байж байхдаа энэтхийг таж махатар очиод далаа ламын гар дээр нь ингээд бүр ингээд очиод ингээд ээжийн гарыг бариад энэ одоо дайлангийн буланг бариад ингээд бүр ээжийн минь бүр өсөл мөрөдөл биелжсэн тэр үед ингээд тухайд манай ээж минь одоо Монгол улсад төлөөдөд ингээд ураат хүмжтайгаа хамт очиод ингээд бүрийн зардлаар ингээд тухай одоо ч гэсэн бид нар юу нэг дэлжид гадагшаа сургалт явуулах үзэсгэлэн гаргах зүйл дээр бид дандаа л өөрсдөө ингээд дандаа л өөрсдөө мөнгө гаргаад явдаг штеп. Тэгэл Монгол улсынхаа нэг
тодорхой хэмжээнд гаргах гал ингээд одоо зүтгэж идэг. Тэгээд энэ бүтээл маань одоо хүндэтгэлийн дайлан гэдэг нэр маань одоо бүлэгтэн үндэсний хэмжээгээр явагдсан. Дээрээс нь бүр ингээд тэр далаалан багш дээр очиод ингээд баг би бол ойлголтоо баг 18 болсон юм шиг те ингээд амилсан юм гоё дайлан байна. Одоо ЮНЕСКО бүртгүүлэхийн одоо хөшүүрэг болох гэдэг юм уу? Нөгөө бид нар генет бүртгүүлэе гэж бодож байсан. Одоо яагаад гэхээр энэ дайлан ч одоо дэлхийд цор ганц л байгаа зүйл шүү дээ. Тэгэл тийм учраас ингээд одоо генет бүртгүүлчих юм бол бас энэ зүүн араас ахтмал маань одоо дэлхийн бүртгэхэд бас одоо тодорхой хэмжээний нөлөөлөх юм болов гэдэг байдлаар энийг маань анх 2017 онд ээж минь санаачилж Богданы ордон музейд анхныхаа одоо уратмжтайхаа одоо нөгөө юг учиг шингээлгээд Монгол Улсын уратмж цолтой уратмжтайраа учиг шингээл гэж анх ингээд эхлүүлж ирсэн. Тэгээ 2 жил болсон ийм зүйл байгаа. Одоо мэдээж энэ маань одоо бас хавсралт болоод тэр нөгөө ЮНЕСКО материал бүрдүүлэлтэнд бас л явах байх. Тийм байна. ЮНЕСКОд магадгүй хайдагийн яаж байгаа тийм энэ сайхан одоо хөндлөнгийг манай төрийн үзэгдүү тийм бидний удирдлагууд тийм салбарын сайд маань хүртэл сонсоод бас энэ ажлыг эрчимжүүлэх байх гэж найдаж байна гэдэг. Нэг үе бодоход соёлын яамтай болцсон болохоор салбарууд руугаа анхаарад комисс байгуулна гэдгийг байгуулсан гэдгийг нэг сайхан мэдээ байна. Ямар ч байсан урагшлаж байгаа юм байна. Монгол хүн бүхэн л ЮНЕСКОд бүртгүүлчихээсээ яг энэ ховор нандин зүйлүүд бол ингээд хадгалагдаж үеийн үедээ баймаар байна тийм ээ. Тэр л хамгийн чухал байгаад байгаа. Тэгэхээр та нарын маань хүчин сэтгэл олон жил тасрахгүйгээр тэрийг үнэлж хайрлах хүмүүс ингээд гарч ирж байгаа сайхан байна. Юуны та ингээд хөрөлдөө сууж хахад уран гэдэг үг гоё тансаг сайхан хүндлэм хайрлам гэл ингээд бүгдөө нэг цул болоод нэгдэж ингэж битээрт ойлгогдож орж ирээд байна. Тэгэхээр нэгдэл гэдэг зүйл өөрийгөө ярихгүйгээр ээжигээ ярихгүйгээр хамтарч хийжсэн хүмүүсийг одоо байгаа хамт олноо гэд ингээд ярьж байгаа нь надад их сайхан санагдаж байна. Би яг төрж байгаа тэр сайхан сэтгэлээ танд хэлэхэд тэгээд одоо ч бол зарим хүмүүс чи би гэд яг хав тэгдэг бас нэг хэсэг байдаг. Гэтэл таны ярианаас яг бүгдөө нийлээд нэгдээд ингээд олонний хүч оломгүй далаа гэдэг ийм сайхан зүйлийг бүрдүүлдэг шүү, хийдэг шүү, бүтээдэг шүү, цааш тарж бүтээн шүү гэд ингээд яриад сууж байгаа нь үнэхээр сайхан талархалтай байна. Мөн таны ээжид Цэнгис сайхан эгчид одоо энэ мартагдах гэж байсан зүйлийг гаргаж ирээд үндэснийг Монгол гэдэг үндэсний хэмжээнд гаргаж ирж тавина гэдэг нь бол хэн бүхний ингээд сэрэмсэрн ажиллаад сэрүүн тунгалаг байгаад хийчих ажил биш. Тэгэхээр энэ хамгийн чухал орон зайг харж энэ сайхан зүйлийг одоо бидэрт таниулж агаад гүн нэг талархаж байгаагаа хэлье. Энэ бол ээжийнхээ өмнөөс гэлаад байна. Маш чухал зүйл байна. Тэгээд хоёулаа түрүү ярьжсэн онлайнаар хүүхдүүдэд заах болно. Дэлхийд даяар тархсан хинч хүссэн ингээд зааж өгч болно гэсэн энэ лүгээ хоёулаа орвол тань дээр одоо онлайнаар сурсан сурагчид шавнар хийд байна. Шавнарын бүтээлүүд таныг хэр догдлуулж байна. Яг хажуудаа суудгаа заах онлайнаар заасан тэр гайхамшигтай гоё бүр шүүр салдуулмаар надаас ч идүү ураг хатгачжээ гэмээр сайхан шавнарынхаа бүтээлүүдийн тухай ярил. За тэгээд би нөгөө нэг юу ялаа л да нөгөө сая ковид гэдэг нөгөө нэг өмнө 20 онд гарлаа штэ. Бас нэг хэцүү хүн даваад бид нар тууллаа. За энэ цаг үеэс эхлээд манай одоо юм бүтээгдэхүүн маань захимаар ажиллаж эхэллээ. За тэгээ захимаар ажиллаж эхлээд ерөөсөө нөгөө гараа маань болоод яагаад нөгөө хизээ захимаар орсон тэр одоо юу нь болоод 20 онд л да 20 онд ингээд захирал маань за одоо манайхан одоо захим руу орлоо шүү, шилжлээ шүү, гэрээсээ ингээд одоо хичээл заах боллоо. Тийм учраас та нар ингээд тодорхой хэмжээгээр хүүхдүүдэд зааж сургах одоо маш ойлгомжтой байдлаар та хэд видео хичээд хийх боллоо гэдэг нөгөө юу нөгөө видео ярьсан гэдэг юмнаас ч хол хүн чинь ингээд жоохон имээдэг, айдаг, ичдэг ингээд үе байлаа шүү дээ ингээд ер нь болоод тэгээд 2020 онд чинь өөрөө ингээд уцаараа ингээд ангидаа байж байгаад ингээд бичлэг хийж үзлээ.
Ерөөсөө л утгаа хараад сандраад ингээд нөгөө зүргэн зогсоод ингээд за нэг хүүхдэд л ойлгуулах чухал болохоос биш миний одоо тэр сайхан муугаа нь хамаагүй ах гэж хүртэл ингээд яг тухайн үедээ эхлээл нөгөө нэг өөрийгөө л бодоод байд юм байна л да хүн гадаад үзмжиндээ за муугаа аргач бол яаж бол ичиг бол гэж ингэжсэн аа сүултээ би яг юу харуулах гээд байгаа юм энэ хүүхдүүдэд те энэ хүмүүс юу таниулах гээд байгаа юм гэдгээгээ ингэж толгоороо ингээд сигнал болж орж ирэнгүүтээ за тэр чухал биш юм байна. Тийм учраас одоо би хичээлээ маш гоё ойлгомжтой хүнд хүргэх ёстой юм байна гэдэг юм толгойд суулчиж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд нэг давтлаа, хоёр давтлаа ингээд тэгэд миний хамгийн анхны хичээл маань хичнээн ингээд нэг юм жоохон дутагдaltaй алдаатай дутагдaltaй байгаа боловч айгүй хүнд хүрсэн хичээл байсан. Тэгээ би одоо хүртэл YouTube-өөсөө ингээд буцаад хичээлээ ингээд харахаар айгүй болон хүнд хүрсэн хичээл байсан. Тэгээд гол нь миний нөгөө хичээл маань онлоор заагаад тэгээд нөгөө практик дээр ингэж гээд ингээ харуулахаар хүнд нөгөө аюул юм ойлгомжтой юм байна л да. Тэгээд би нөгөө тэрийг нөгөө урлан бүтээх ажилд ороод одоо тэр яг тэр захим хичээл ихлэх үеэс эхлээл одоо миний хүү хүртэл надад туслаад миний нөгөө уцаар бичсэн нөгөө нэг инээдтэй хүүхэн одоо юу гэдэг өөрийгөө ч бараг голгоор юм байсан бичлэгийн минь ингээд аюул хүүхэн видео олгоод ингээд авчлаад ингээд гүйлгээл ингээд нөгөө нэг катлал те ингээд аюу хөөрхөн тэндээс ингээд аюу ба урам аваад за минийхээ тоож үздэг байгаа гэж ингэдэг ч юм уу те тэгээд ингээд хүүхдүүд маань хүртэл ингээд огт надаар ингээд биерээ ингэж заалаагүй мөртлөө 7 хоногийн дотор захимаар манай хүүхэд жишээлбэл бүтээл хийгээл над руу явуулахад ямар их гоё урам аавна гэж бодно. Тэгэл тэр болгоноос чи ингээд би нөгөө эрчим аваад тий ингээд заастаа одоо л би ингэхгүй болох юм байна. Өшөө бүр илүү сайжруулад дараагийнхаа хүүхдэд юу мэдгэжтэй манай одоо хүүхдэд гэлтгүү тий ингээд дэлхийн өнцөг болон бүрд одоо хурж үйлчлэхийн тулд одоо ер нь олвол би өөрөө маш ойлгомжтой заах хэрэгтэй юм байна гэдэг юм ойлгож аваад ерөөсөл би хичээлүүдээ хийж эхэлсэн. Тэгээ одоо миний YouTube дээр одоо 4-5 хичээл байгаа болчих. Одоо огт YouTube руу ороогүй. Одоо яг цэвэр 3 хичээл байгаа. Тэр маань одоо видео бичлэг нь тухайн үед 20 онд хийгдсэн байгаа боловч нөгөө би дээр хийх нөгөө нэг практик дээр үзүүлэх юм маань одоо бичлэг нь хараахан орж чадаагүй. Би одоогоор болоод яг үннээ хэлэхэд танд хэлэхэд одоо 2-3 ажлыг одоо төрийн бус хувийн хувьслын гэдэг юм уу ажлуудыг зэрэг хийж байгаа учраас бас хараахан амжихгүй байна. Гэхдээ мэдээж нөгөө багшлаад хүүхдтэй ажиллахаар маш их цаг ордог юм байна. Тийм учраас бас нөгөө өөрийнхөө тэр юу хийж чадахгүй бас ингээд хугацаа алдаад байгаа байна. Тэгээд хэрвээ тэр мэн гарчих юм бол одоо миний суралцсан байгаа шавнар онлайнаар сурсан хүүхдүүд маань болоод эмэгтэйчүүд маань маш мундаг төгс болох байх гэж би бодож байгаа. Гэхдээ миний 5 бичлэгийг үзээд одоо миний уянгаа гэж шав маань би бүр өнөөдөр энэ жил би бүр шоконд орсон. Танаас би ингээ онлайнаар сураад нөгөө дайлан нэгээд нөгөө фэйсбүүк дээр тавьчихгүй юу? Ямар гоё байсан юм. За надтай ингээ захимаар холбогдоор миний хувь чад энэ шүү гэдэг ингээ би комент хийгээд нөгөө постн дээр ингээ өгдөөсөн чинь чатаар орж ирсэн ээ. Багшаа гэдэхгүй юу? Тэгэхээр би гайхаад өөрөөсөө ойлгохгүй тэгж ерөөсөө хүлээж аваагүй. Одоо амьтандаа би үннийг асууж байгаа байхгүй юу? Уг нь олоод ямар өвдөлттэй юм бол ямар гоё байсан юм бэ гэж ингээ хатгалтай нараад өөрөө бүр ингээ бас ингээ гайхаад тэгээд яасан чинь за тэгвэл над дээр аваад ирчээ манай уран бүтээгтүүр аваад ирчээ би харъя гэсэн байхгүй юу? Багшаа гэдэг хаана ойлгохгүй. Тэгээ ирсэн чинь чи ямар гоё байсан юм бэ? Хинээр заалгасан гэсэн би таны шавьтай гэдэг хаа би ерөөсөө царайг нь хараагүй. Тэгээд би өөрөө шоконд ороод гайхаад тэгээ юу гэсэн үг лээ гэсэн чинь би таны YouTube хичээлээ чи хараад ерөөсөө тэгээд сурцсан штэ гэдэг. Тэгэхэд одоо миний яг тухайн YouTube дээр заасан хичээлийг бүр яг технологиор нь сурцсан байгаа байхгүй юу? Одоо үнцэг будан гаргах ингээд юу гаргах гэдэг ингээд маш олон ингээд дан зуур хатгамт дотор 7-8 төрлийн технологиуд үүдэг байхгүй юу? Ингээд тэр болгоныг ингээд сурцсан байгаа надад би бүр ингээд тастаа амар бүр ингээд тэр бүр шаваараа бахархаж байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ гэдэг. Одоо би танд одоо захимаар биш би танаар боддороо би бүр өшөө ингээд нарийн юм сурмаар байна гэдэг хүртэл тэгж хэлээд ингээ явсан байдаг. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна гэхээр зэрэг заавал ингээд хажуудаад ирдээ суулгаад ингээд заавал заах биш. Захимаар одоо хоёулаа жишээлбэл ингээд захимаар ингээд яригдчих, хөөрөлдөж байгаа юм шиг ингээд
одоо би самбартай байгаад юм уу эсвэл ингээд юугаа бариад гэдэг юм уу те ингээд заах бүрэн боломж байгаа. Дэлхийн өнцөг болон бүрд байгаа яг сонирхсан хүмүүс маань одоо ялангуяа одоо хоёудагийн сайхан ярьцгийг үзээд сурах гэсэн хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо надтай холбогдоод захимаар сурах боломжтой. Гэхдээ боломжтой хугацаа маань болохоор зэрэг ажлын бус цагаар би чинь ажлын цагаараа өөрийнхөө одоо яг үүрэгт ажиллаа хүүхдүүдэд заах ажиллаа хийн ажлын бус цагаараа өөрийнхөө урлан дээрээ ирээд одоо орой байсан ч хамаа авахгүй би ингээд ханаас холбогдсон хүмүүс тал нээлттэй зааж өгч чадсан шүү гэдэг амар өөртөө ихтэй юм. Гайхамшигтай нөгөө сурсан бүхэн эрдэмтэй. Тэгээд ингээд төгс гимээр сурчсан. Гэхдээ өдөр болгон сайжирч идэг ийм сайхан зүйлийг одоо олон түмэнд түгэн гэдэг нь бол одоо хэрвээ буян гэж байдаг бол гэд хүмүүс буян гэд цаг ямагт тасралтгүй хийж явах зүйлийг л буян гэж гээд ах шиг байна. Тэгээд ийм сайхан буян хийж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээд нөгөө алсаас одоо цагийн гайхамшигч нэг технологийн дэвшил байна да тийм ээ. Тэгээд энийг ашиглаад бас олон бүсгүүчүүд заавал бүсгүүчүүд гихгүйгээр бүссэн хэн бүхэн сурах боломжтой. Тэгээд за нэг саваагүйч гэмээр юм уу нэг асуулт асуувал хүмүүс ингэж бодчихж магадгүй. Бүх юм технологи болчоод, бүх юм AI болчоод, бүх юм ингээд ахт чинь одоо на зүү орохыг чинь машинаар ойчиж болдгоо мó, загсан нурагт машинаар ойчиж болдгоо мó гэж асууж магадгүй гэж бодоод ийм саваагүй асуулт асуувал тэгж болдох уу? Заавал хүн өөрөө гараараа үлдэх үү? Надад чинь би олон хүнээс сонссон. Яхгаал ингээд тэгээ зовоогоо тий. Яхгаал ингээд эдийн. Машин олоод орж ирэхэд орж ирсэн. Одоо зүү ороосоо хатгалтай машин одоо дурдаас орж ирсэн. Гэхдээ тэр нь мэдгүй хүнд зүү орох хатах юм бол бидний хувьд бол мэдж байгаа хүнд бол хизээж тэр зүү орох байж чадахгүй. Тэгэхээр нэг мэдгүй хүнд бас нэг юм ойлголтын зөрүү гарч ирж байгаа юм бол да. Тийм. Заасан нураг болоод машинаар орох ямар ч боломж байхгүй. Зүү орох хатгалыг ч гэсэн мөн байхгүй. Яагаад гэхээр зэрэг зүү орох хатгалыг чинь гол ойдол маань өөр шаглаа ойдол байдаг. Шаглаа ойдол чинь болоод бүтэн одоо юу гэдэг доошоо гарган дээшээ гарган гэдэг ийм үйлдэлтэй. Тэрийг яг ойдлын машин хийдэг штэ. Нэг ойдлын машин одоо энэ хийдэг штэ. Ойдлын машин бол ингээ хийчихэд байгаа. Дээшээ доошоо гаргаад байгаа. Гэтэл тэр дээшээ доошоо хийгээд доороос нь гаргаад дээрээс нь ингээд хатгаа шаглаад байгаа. Энэ хооронд дээдэлт байгаа энэ зүгийг чинь нэг бүтэн ингээд ороочж байгаа байхгүй утас. Тэгэхээр нөгөө тийм технологи ямар ч байх үндэсгүй байхгүй. Зүгээр харагдах байдлаараа л зүү орох шиг харагдаж байгаа боловч тийм одоо хатгамалтай одоо машин орж ирээд дайлан майлан одоо ингээд зүгээр захаар авах байгаа л да. Тэгэнгүүт тэрийг болоод яаж ч утсан автоматжуулах бүр яаж боломж байхгүй. Та одоо дээрээс нь доош нь хатгалаа, доороос нь дээш нь хатгалаа 1 мм-ийн зайд. Тэгээ хатгалаа ингээд цаараа ингээд ороод бүтэн ороочж байгаа шүү. Ингээд хагас биш бүтэн ороочж байгаа. Тэгээ тэрийг гаргаж ирж хагаад ингээд давуулаад энэ ороос уцаа давуулчихж байгаа, шагалчихж байгаа. Тэгээд ингээд энэ үйлдэл чинь давтаад яваад байна. Тэгээ энэ нөгөө нэг давхар одоо шийдэлтэй давхар юм одоо хатгамал байхгүй юу. Тэгэхээр энийг одоо механик аргаар хийнүүхээс биш автоматжуулах ямар ч боломж байхгүй. Тийм учраас зүү ороо хатгамлыг одоо тэгэж ярьдаг хүмүүс би бол ойлгуулаад хэлчихдэг л дээ. Одоо тэгэхээр зэрэг гэж ингээд орчихдаг. Нэгдүгээр тэр хоёрдугаар болохоор зэрэг яагаад бид нар өнөөдөр технологи хөгжсөн байхад яагаад Монголд энийг яагаад автомат одоо юу гэдэг машин ингээд техник гаргаж ирж болохгүй гэж те болно л болох байх л да. Гэтэл эн чинь бас нөгөө дээр үед эрт цагаасаа эхлээд Монгол эмэгтэй оюун ухаанаас бүтсэн энэ аргачлал байхгүй. Эн чинь уламжлалт бүр дээр үеэсээ ирсэн одоо технологи байхгүй юу? Бид нар ингээд 100 ороод байгаа хатгамлыг ингэж үйлдэлээр харуулад байгаа шүү дээ. Ингэж оюун гэдэг. Энэ чинь өөрөө Монгол эмэгтэй хүний оюун ухаанаас бүтчихсэн энэ сайхан зүйлийг бид нар одоо өв соёлоо ингээд хадгалж хамгааж устгахгүй авч үлдэх гэж миний төдийгээс өдийг хүртэл явж байхад бид нар яах гэж ингээд автоматжуулах гал те тэрийг хичээх хэвтэй. Тэгэл энэ одоо
Одоо Азууд чинь жишээлбэл Япон, Солонгосчууд чинь ингээд нөгөө өв соёлоо ингээд бодлогоор ингээд усан дэмжээд байрыг гаргаж өгөөд ингээд хідэн үеэр нь ингээд байлгаад ингээд өв соёлоо хамгаалаад авч өгдөөд байгаатай адил бид нар бас тэгэх хэрэгтэй шүү дээ. Бид нар байхгүй байлаа гэхэд энэ маань ингээд цаашаа үр хөвгүүд маань ингээд хідэн үеэр өвдөд ерөөсө устдахгүй байхыг зүйлийг л хийх гээл яваад байгаа. Одоо бидний одоо хийж байгаа энэ үйлдэл баггүй юу. Тэгэхээр одоо тэгж ярьж байгаа хүмүүс уучлаарай бид нар одоо өв соёлоо одоо хадгалж хамгааж авч үлдэх хэрэгтэй байна. Түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Түгээн дэлгэрүүлэн гэх нь тэр одоо энэ устдахгүй тулд хүүхэд болгон одоо сурах хэрэгтэй. Тэхийн тулд бидний одоо дараагийн хийж байгаа алхам болохоор ерөнхий боловсролын сургуулиудад технологийн хичээл хөтөлбөрт нь оруулах хүртэл явж байна. Тэгээд гих мэтлээ ингээд заавал энийг эмэгтэй гэлтгүү эрэгтэй тий хөвгүүч гэсэн сурах зайлшгүй хэрэгтэй байгаа учраас л энийг бид нар өнөөдөр ингээд одоо юу гэх юм та нар одоо шал дэмийгээл цагаа бараад ингээд энэ үгийг сонсон бид нар ингээд одоо шантрахгүй цуцахгүй тий одоо ингээл авч үлдэхгээл яваад байгаа бас нэг юм байгаад байгаа. Нөгөө загтансан газар майжна гэдэг шиг яг хүсэдээсэн хариулт өглөө гэдэг та. Тэр хамгийн чухал бас хүмүүс бодож иж болох юм те яагаад болохгүй гэж. Тэгэхээр одоо тийм бодол төрж байгаа бол ийм учиртай байх нь байна шүү. Яг энэ сайхан яриан дээр холдоогүй байгаа дэр нь за ингээд Монгол хүний эмэгтэй хүний ур ухаанаас буюу ахуйгаас ургаж гарч ирсэн оюуны бүтээл байх нэ. Одоогоор бол оюуны одоо нөгөө патент авах хэрэгтэй байх нь байна шүү дээ. Тэрийг тэгэж ингэж өвлөж явсаар байжгаад 21-р зуунд хүрээд иржээ. Энэ бол үнэхээр гайхалтай юм. Олон үеийн тэгээд танаа удамтай нийлээд тэр хэдэн зууны туршидч байсан тэр бүх хүний хөлс хөдөлмөр энд яваа. 21-р зуунд хүрээд ирсэн байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Энийг мэдж байгаа нь бол үнэхээр талархав штэ. 3-т хүмүүс гинэ. Одоо би бас нэг жоохон саваг асуулт. Монгол соёлыг зөвхөн монгол хүмүүс нь мэдээд байх нь өвлөн уламжлна гэсэн үг юм уу? Энэ гайхамшигыг сурыг гэж үнэхээр хүссэн гадаад хүн танд хүсэлт тавьбал залууяраа би чамд заахгүй гэж та хэлэхөө. Заая гэд бүр яг мөн чанараар нь заах уу эсвэл хагаслаж заах уу? За би нэг жоохон саваад асуулт асуучлаа. Мэдээж зааж исэн тохиолдол байгаа шүү дээ. Манай ээж одоо Японд зааж исэн. Америк хүн хүртэл зааж исэн. Унгар хүртэл үзэсгэлэн гаргаж үзэсгэлэнгээр явж байхдаа унгар зааж илаа. Америкт хүртэл сургалт хийж байхдаа Америк хүн хүртэл зааж илаа. Одоо манай ээж чинь Америкийн бүр хатгамжтын нийгэмлэгийн гишүүн гэж явдаг бас ээж маань. За тэгэхээр нөгөө бас энэ нөгөө талаар миний л бодлоо хүссэн хүндээ заахад болоод энэ нэг тийм төвтэй асуудал биш. Миний дотроо жоохон эмзэглэж явдаг юм хэрэгцээ одоо та түрүү хэлжсэн ЮНЕСКО гэж ярьжсэн тийм үү. Дэлхийн одоо өвд бид нар бүртгүүлээгүй байхад энэ өвөө бас одоо төдийлөн тэр хүмүүс ингээд нарийн зүйлээ заах хэрэгтэй юу гэж би бас боддог. Урд одоо энэ олон жилийн хугацаанд одоо өөр Монголоос маш олон хүмүүс санал тавиад одоо танаа энэ Монголд ингээд асуугаад судлаад байсан чинь одоо энэ Цэнгэл сайхан гэж хүн байна гэд ингээд тий бас охин нь ингэдэг гэд ингээд бид хоёрыг бас тодорхой хэмжээгээр хүмүүс мэддэг болчихжээ. За тэгэнгүүт ингээд манад ирээ заагаад өгөөч тий бид нар одоо ингээд Монгол үе соёлоо бас ингээд сурмаар байна. Өөр монголчууд чинь Монгол гэж ярьдаг штеп. Тэгээд сурмаар байна. Та хоёр ирээд ингээд сургалт хийгээд өгөөч. Бид хоёр маш олон одоо тэр хүмүүсээс татгалзаж ирсэн. Яагаад гэвэл ЮНЕСКОд бүртгүүлээгүй Монгол улсдаа энэ үе соёлоо одоо нөгөө баталгаажуулаагүй гэх юм уу тий. Одоо таны хэлсэн нөгөө патент аваагүй бэжэж бид нар өнөөдөр бүх зүйлээ одоо үе соёлоо бүгдийн хүнд заагаад ингээд өгөө сургачуд одоо бас хэцүү юм уу харамсалтай юм уу гэж боддог байхгүй юу. Энэ одоо миний л бодол. Тийм учраас одоо миний хань хүртэл хэлжсэн, миний найз нөхөд хэлжсэн. Зүгээр урагшаа яваад зүгээр л нэг хэдэн хүн заахтал юу жилийнхээ хоолойг олчих штэ тий гэд хүртэл хэлжсэн. Мөнгийг олвол бид нар ч юм бол хайр найргүй цацсан та хоёр очиод тэнд авчаа сургалтаа хийчихээ гэж заажсэн хэлжсэн. Бид хоёр бол өнөөдөр энэ өв соёлыг түгээхэд мөнгө харж явсангүй тий зөвхөн одоо
Ер нь бол тэгэхээр одоо яг энийг өв соёлоо хамгаалчаад нүүр бартан Тэр олон өвөг дээдсийн хүчин чармайлт тэр олон хүний чин сэтгэлийг өнгө мөнгөөр хэрхэж солихгүй л дээ тийм ээ. Тэр бол ийм сайхан мөн чанартай удам бидний дунд амьдраад тэгээд ур ухааныг нь бид нар ингээ хараад за одоо ойлгохгүй байсан ч гэсэн мэлмэгээрээ хараад ингээ баясч штэ тий. Тэгээ ойлгоод ирэхээр хүндлээд бишрээд зүгээр хоосон хүндлэх бишрэх биш хайрлаж хамгаалмаар юм байна гэдэг тэр сайхан зүйлийг л танасаа мэдэрч суун да. яг үнэ. Тэгээд одоо ээж дээр одоо ч хүртэл ярьдаг. За яг хоёлаа эхлээд энэ одоо нэгэнтээ ингээд нөгөө одоо соёлын сайд маань комисс байгуулсан тийм ийм одоо ажил одоо явагдаагүй ш явагдаж байна. Энэ бол бас нөгөө талаараа ингээд нэг жим гарчаад байна тийм ийм сайхан зүйл болж байгаа юм чинь одоо тууд хөдлөхгүй л ингээд бас бүртгүүлчих байх. Дэлхийн өвчин бүртгүүлэхэд 2 жилийн удаа бүртгүүлдэг. Тэгэхээр зэрэг одоо бас ингээд яаралтай хамгаалтанд байгаа одоо Монгол улсад одоо 2005 онд одоо ЮНЕСКО юу одоо гишүүн болоод одоо Монголд одоо 15 бүртгүүлсэн байгаа байхгүй юу? Яг аль биесээр ЮНЕСКОд тэгэнгүүт одоо яаралтай хамгаалагдах гэдэг бас ингээд жагсаалтуудад байгаад байгаа юм өвөл байгаа. Тийм учраас одоо бас ингээд хүлээлттэй байгаад байгаа л да. Тэгэнгүүт бид хоёрын одоо бодол болоод одоо миний ээж чинь бол одоо 70 хүрж байгаа хүн. За тэгээд би одоо хүн чинь юу нөөрхөө юу мэдэхгүй шүү дээ. Одоо хідний хід наслаа мэдэхгүй те яг үнэлгээд нуулахгүй л гэд хин ч мэдэхгүй. Тэгээд дэлхийн өвд бүртгүүлчих юм бол одоо баг манай жим бад нэг ингээд өслөн биелэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо өөр удмаараа ингээд хэдэн үеэр авч явж байгаа одоо энэ хүмүүс маань цаашдаа ч гэсэн ингээ аваа явчихна. Хүүхдүүд маань ингээд багаасаа ингээд сурчих юм бол нөгөө тэр чинь ингээд цаашлаад өгнөдөд нь үлдэн нөгөө одоо та бид хоёр байхгүй байсан ч гэсэн энэ ингээд цаашаа аваад явах боломжтой болно гэдэг. Одоо нэгсэн доо баталгаа гэх юм уу тий одоо юу гэдэг юм батлуулсан ч гэх юм уу нэг ийм л юм сайхан юм одоо сонсхийг хүсэж байгаа. Тэгээд тийм учраас одоо юу гэдэг бүх зүйлийг одоо та бас хэлээд ингээд 100% ингээд одоо тий залуу зааж өгөө гэж сая түрүүн асууж ирсэн шиг одоо заахад бол бэлэн байна. Одоо энэ харамгүй заахад бэлэн байна. Одоо сурсан мэдсэн зүйлээ хүн зааж сурахад одоо энэ бол тийм том нүгэл биш. Одоо адилхан юм чи эрдэм учраас ингээд одоо өссөн хүн болгон заах боломжтой. Гол нь одоо бид хоёрын айдас юу гэдгээр одоо Монголынхаа өвд бүртгүүлэх нь нэг чухал юм аа гэдэг одоо нэгдтэй одоо миний ээжийн хүсэл мөрөөдөл бол одоо насан турсан хүнд заахаасаа илүү одоо Монголынхаа охтуудад заах юмсан охтуудад ялангуяа охтууд гэж байгаа охтуудаа гэдэг нь одоо нийгэм бас ингээд харуулад байна л да. Охтууд маань одоо өнөөдөр харсаар байхад л ингээд мэдэн дээр минь үйлчлэгдээд байгаа зүйл маань одоо миний ээжид бас л ингээд бүр айгүй эртээр үеэсээ бас ингээд мэдрэгдээд байсан юм уу гэж би хараад байгаа байхгүй юу. Тухайн үе байсан охтууд маань одоо ингээд харьцуулахад ингээд нэг хүмүүсийн ялгаа гарсан юм шиг тэ эрэгтэй эмэгтэй солигдсон байгаа юм шиг ийм зүйлүүд ажиглагдаад байгаа л да. Тэгэхээр бас нөгөө миний бас нөгөө дугаас авах шиг гэдэг юм уу те ингээд ингээд гурван нүдлийн цаатахыг харсан шиг гэдэг ч юм уу ингээд нэг юм болно гэдгийг мэдээд ч надад хэлсэн ч юм болов гэд би боддог л доо ингээд хаяа бодлогшргүй байдаг. Тэгээд ингээд яагаад заавал ингээд насан туршид доктуудад заана гэдэг юм болоо гэхээр ингээд нөгөө үйл урилгаа болохоор одоо юу гэдэг те гэдэг юм уу ер нь аль нөгөө улс их орон чиг бол эмэгтэй хүн цаашид болоод өсөж дэмжиг одоо юу гэдэг те ингээд өсөх боломж байхгүй учраас одоо ингээд эмэгтэй хүн л одоо ингээд үйл урилгаа хэрэгтэй юм байна гэдэг. Дээрээс нь нөгөө эмэгтэй хүний сурах ёстой 9 эрдмийн дээд нь одоо уран байх гээд бэж идэг бэлэгддэг. Тэгээд одоо 5 цээрэнд нь хүртэл ингээд тий үйл орлохгүй байх гэдэг ч юм уу тий ингээд ерөөсөө ингээд байдаг л та ингээд тийм учраас ингээд охтуудад ингээд зааж сурах юм бол манай охтууд маань одоо өөрсдөө ингээд сайхан төлөвшин тий ингээд бүр ингээд одоо ер нь олвол дээр үгдсэн шүү дээ ингээд
эмэгтэйчүүдийг даруйдуулах байх хэрэгтэй гэдэг ингээд бид чинь багаас нь эхлээд ингээд одоо үг дуу цөөлтөө байх хэрэгтэй гэдэг ч юм уу те ингээд гих мэдсэн ингээд одоо ингээд тий ингээд нөгөө ахмадуудаасаа бид ингээд маш их зүйлийг сурч ирсэн. Тийм учраас одоо ингээд одоо ээж юм хүсэл мөрөөдөл одоо ингээд яг тийм байгаад байгаа хгүй ингээд октоудаа л заагаад сурчих юм бол ерөөсөө одоо ингээд октод маань үйл урлаад өчиг шингээгээд ингээд эхлэх юм бол одоо ерөөсөө уус ингээд ийм тайван байх гэж бод юм уу гэдэг. Би зүгээр ээжигээ зүгээр таамаглаад ингээд өөрийнхөө таамаглаад байгаа даа ингээд аюу гоё ингээд уус их орно их сайхан болох юм болов гэж бодож л миний тэгж хэлсэн байх таа гэж одоо болоод ингээд жоохон замбраагүй үйлдэлүүдийг харагддаг шүү дээ ингээд ингээд хүүсийн ялгаанаар эхчүүд нэмэлтээ зан төлөвтэй болсон октод нь эрэгтэй зан төлөвтэй болсон ч гэдэг юм уу ингээд ийм зүйлүүд ажиглагдаад байгаа болохоор одоо бид хоёр ингээд сурсан ийм сайхан зүйлээр энэ сайхан юмээр ингээд дээдсээс авсан энэ сайхан одоо уламжлалаа одоо ингээд Монголын гэлтгүү дэлхийн өнцөг болон бүгд байгаа одоо эмэгтэй гэлтгүү бүх хүнд л одоо хүнсэн хүн болгонд зааж өгөх юмсан гэж одоо хичээж явдаг да. Харин тийм ээ. Тэгээ та хоёрын маань тэр олон дээдсүүд өвөг дээдсээс уламжлаж ирсэн яг тэр мөн чанараа бариад тэгээд яг тэр мөн чанараас нэг хоромч хазаахгүйгээр ингэж түгээж дэлгэрүүлж хайрлаж хадагдаж яг ингээд бүр яг охиор нь ингэж ох шимийг нь өөрчлөхгүйгээр яг тэр чигээр нь одоо дэлхийн өвд бүртгүүлнэ гэд ингээд явж байгаа ийм удмын уран бүсгүйтэй яриад сууж байгаа нь бол миний хувьд их нэр төрийн хэрэг байна. Тэгээ та нартай олон битээ хэрэг толдох хүмүүс ин өмнөөс Цэнгэл сайхан ихчүүд бөгөөд танд тэгээд тэр олон үе удмын өвөг дээдсүүдэд нь баярлаж талархаж байгаагаа хэлэх нь бол зүүн хэрэгээ. Энийг бол заавал хэлэх ёстой. Тэгээд та нэгт багш хүн, хоёр сайхан ээж хүн, хань хүн хайрын дунд өссөн бүсгүй хүн, Монгол эмэгтэй хүн за альч өнгөнөөс нь альч талаас нь аваад ирсэн Монгол улсын нэг иргэн байгаа. Тэгэхээр иргэнийхээ үүднээс гэхүү эсвэл ингээд багш хүний үүднээс гэхүү ихч хүний үүднээс ингээ харахаар монголчуудаа бид нар энийг л заавал мэдмээр байна. Энийг л анхаараарай гэх юм уу? Эсвэл хандаж хэлмээр сэтэл танд бол заавал байгаа гэж би бодоод байна. Тэгэхээр энэ одоо сэтгэлдээ бодлоо эргцүүллээ бид нартай хуваалцвал. За ер нь бол яг энийг бас нэг тийж бодож байгаагүй юм байна бас юу гэж болгоомж чинь. Гэхдээ өөрийнхөө хийж байгаа энэ зүйлээс харахад болвол эмэгтэй хүн шиг эрэгтэй хүн шиг гэдэг юм үү те. Дээрээс нь одоо хийсэн зүйлдээ хийх гэж байгаа зүйлдээ гэх юм уу? Хийх гэж байгаа зүйлдээ аливаа зүйлд ингээд чин сэтгэлээсээ ханддаг байгаасай тий. За тэгээд хүн өөрөө бас зөв байх юм бол одоо би бас хийх дуртай зөв юм одоо зөөлөн замбуулан гэдэг шиг тий. Одоо алдаа түтгэл хүн гэж байхгүй л дээ мэдээд бас ингээд төгс хүн гэж хизээж байхгүй. Гэхдээ л нөгөө хүн чинь аливаа алдаа гаргалаа гэдэг одоо нөгөө гадууснаас ялгах зүйл нь одоо хүн учраас ухамсарлаад алдаагаа давтахгүй байх нь чухал. Тийм учраас одоо зөв байгаа. Дээрээс нь хүн чинь хэд наслахаа мэдэхгүй тийм учраас одоо би биендээ хайртай байгаа. Тэгээд айн байгаараа гэдэг юм үү те. Би нэг хайрлж байгаасаа гэдэг. Би ер нь их одоо хайр их төвөх дуртай хүн. Тэгээд өөрөө ч ингээд маш сайхан хайрын донд өссөн. Тэгээд одоо ч ингээд хайрлуулаад би бүрдээ ингээд миний арын ард одоо ингээд намайг бүхий л зүйл аднаа одоо минь гэр бүл хань ижил те ингээд одоо яхамаад сатнаас нөхөд гэдэг юм уу. Одоо би хайрын донд байдаг учраас одоо өөрөө хайр түгээж явдаг. Дээрээс нь бас ингээд хайртай энд алдсан нь бас миний хувьд бол аюу том харуулсал байсан. Тийм болохоор ингээд хүн хизээ мэдгүй ингээд нэг л өдөр байхгүй байх магадлал өндөр байгаа учраас одоо амьдтай би хайрлцгаая гэж ингэж уриалга одоо ингэж хүмүүст ингэж түгээдэг. Тийм болохоор ер нь олвол ингээд уран бүтээл гэхээсээ илүү хүн өөрөө
зөв байх л юм болов бүх зүйл ингээд сайхан тэгээд дээрэс нь одоо бодол биелдэг биелээ болдог гэдэг шиг зөв сайхан зүйлийг бодоод л яваад байх юм бол хүссэн зүйлээ сайхан ийгээр мөрөөдөд байх юм бол биелдэг юмаа гэдгийг бас би амьдрал дээр бас ингээд харж байна л та. Тийм болохоор болохгүй бүтэхгүй юм гэж ярихгүйгээр зүрх зүйлийг ярихгүйгээр одоо тийм зүйл орж ирэх юм бол одоо няцаадаг ч юм уу те одоо өөрийгөө зөв зам руу чиглүүлээд одоо найз нөхөд бас ингээм хамт олон бас их нөлөөлдөг. Тийм болохоор зэрэг бас зөв байхын тулд өөрөөсөө ишлэх хэрэгтэй юм уу гэж боддог. Тэрнээс биш одоо юу гэдэг хин нэгнийг дуурайх биш те хин нэгнтэй адилхан байх гад хичээх шаардлагагүй хүн болгон адилгүй одоо таач нэг дэлхий дээр бийч нэг дэлхий дээр ганц хүн тийм учраас хичнээн адилхан царайцтай байсан ч гэсэн дотоод ертөнцөөрөө гэдэг юм уу оюун бодлоороо ч гэдэг юм уу хүн болгон адилгүй юм болохоор өөртөө итгэлтэй байгаа өөрөө бас зөв байгаа тэгээ бусдад маш зөв үлгэр дуурайл үзүүлээд те тэгээд бусдыг сайхан хайрлаж яваарай л гэж хэлнэ. Явж явж бүх зүйл хайраас л оргодог тийм ээ. Хайраа хэлхэнүүд байж ижил одоо битээр ингээд онлайнаар сэтгэлийнхаа тэр долгислыг мэдрээд бүр хамгийн нандин нулимсаа хүртэл их орныхоо 7 хоног гагаад ингээд яриа сууж байна. Тэгээд сайхан юм да. Хорвоо дэлхий үнэхээр баядаг. Өнгөт орчлон өглөө болгон шинэ байдаг. Тэгэхээр өнөөдрийн миний өдрийг шинэ болгож өгсөн Хөгс удрын хуудаснаас инженераас ярих шиг Монголын нуус төвчөнөөс тэр олон ухаантай хатад хүүрнэх шиг өвөгдөөц нь битээ хоёрын дэргэд ирээд хүүрнэж байгаа юм шиг ийм сайхан яриа чин сэтгэлээ зориулсанд танд үнэнхээр их баярлаж байна. Тэгээд Монгол улсын уран хатгамалч дөрөв дэх үеийн өвлөн уламжлагч Монголын хүүхдэд ордны урлан бүтээгтүвийн багш Сэр одын ганц цэг бүхэл зүйлдээ чин сэтгэлээ ингэж дэлгэж зарцуулж байдаг тэр сайхан одоо үйл нь ингээ таны өгүүлбэр аваа бүхнээс мэдэгдэж чинь. Тэгэхээр бүтээрийг талдуу үзэх бүх хүмүүс энэ сайхан зүйлийг мэдрээд үзээд тэгээд танин мэдээд үр хөвгтүүдээ тантай холбогдож энэ сайхан хүн болох Монгол эмэгтэй хүн болох анхны гараагаа энэ сайхан уран үйлээс эхэлтүүд хичнээн сайхан бэ гэж бодож чинь. Тэгээд хамгийн үнэтэй цаг заваа зориулаад хамгийн гоё хувцаа хүндэтгэж ирж өмсөөд синтээ дээрээ заларсанд үнэнхээр талархаж байгаагаа хэлье. За үнэхээр баярлалаа. Одоо тэгээд үнэхээр бас нэг талаараа гинтийн байла та минь ингээд гинт над руу чатчээд орж ирлээ тий. Тэгээд одоо бас дээрэс нь миний хүүхэд ахын цагийг минь ингээд бас нэгэх юм гэсэн ингээд дурсамжээ минь сэтрээж өгсөн. Дээрэс нь бас ингээд миний бас хэлээ гэсэн одоо зүйлийг минь бас ингээд айгүй тийм ухаалгаар та бас гаргаж ирж тавьсан одоо асуулт тавьсан тэгээд танд үнэхээр их ялалаа гэж хэлмээр юм. Тэгээд манай монголчууд одоо маш ухаантай тийм ийм учраас одоо хэлсэн зүйлийг одоо дөөр ойлгож аваад тийм ингээд бас ингээд эргээд одоо юу гэх юм надаас одоо ямар нэгэн байдлаар одоо энэ зүйлийг одоо миний нураатхан биш юм аа гэд өөр зүйлээр одоо авчдаг ингээд дүлгээ авч болно шүү гэж би азаас нүдтэй хүрэлт их дуртай. Тэгээд тийм болохоор бас ингээд би бас нэг сонсогч байгаад тий таны би хэсэг бичин байгаа бас таны одоо сайн одоо юу хэлэх гээд байгаа үгчээ сонсох одоо нэг хүн байж болно шүү гэж бас хэлмээр санагдчихлаа. Тэгээд ингээд аюу гоё байд юм байна гэж хөөрөлдөг. Тэгээд танд ч гэсэн бас нэрүүл их хаадж байгаа одоо хамгийн сайхан бүхний дээдийг гэсэн өрөө. Маш их баярлалаа. Танаар хичээл заалгаж байгаа хүүхдүүд үлэх азтай хүүхдүүд байна. Сэтгэл зүйн заслыг би сэтгэл оюунд нь гурвууланд нь маш сайн хийж өгч байна. Тэгэхээр шамнар нь одоо их азтай шамнар байна. Ачуур ч гэсэн ээж аавд их ухаалаг сонголт хийсэн байна. Тэгээд хоёулаа магадгүй одоо могоо жил өндөрлөөд морин жил гарч ирэхийн даваан дээр ЮНЕСКОд бүртгүүлсэн гэд тэр сайхан цалгисан сайхан инээ дээр баяр хөөрөөр уулзахын ерөөлийг дэвшүүдий чих тавин тэр сайхан мэдээг сонсож монголчууд бүгдөө яг танай удмынхан бүгдөө энэ хүртэл авчирсан энэ өндөр дээд язгуурын гайхамшигтай уран хатгамал ЮНЕСКОд бүртгүүлэх энэ сайхан ерөөлөөр хоёулаа өнөөдрийнхөө хөрөлдөө нэг жаргая. Тэгээд дараа нь сайхан мэдээтэй уулзъя. Маш их баярлалаа.
Баярлалаа. Сайхан амраарай.